За сайн байцгаана уу? Өдрийн мэнд. Бурхны хайр дотор, амар тайван дотор баяр хөөрөөр бэлгэж гин үү? За өнөөдөр үнэхээр Бурхны алдрыг энд тунхаглах байхдаа маш их баяртай байна. Бурхан өөрийнхөө цагаар яг одоо энэ газар дээр, энэ ертөнцийн дээр бүр өөрийнхөө эрх мэдлийн дагуу бүр хүчтэй, гүн, тод тэр ажлуудаа явуулж байна. Бидний мэдхгүйгээс үл шалтгаалаад тэр үргэлж ажилласаар байна. Тэгээд тэр бидний цагаар биш, өөрийнх нь цагаар ажиллаж байна. Үнэхээр түүний өөрийнх нь цаг, өөрийнх нь тэр зориг, төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байгаа энэ хурдтай, хүчтэй, тод, гүн ажиллагаануудын төлөө Бурханд алдрыг өргөё. Бурхан одоо бид нар өөрсдөө залбирдаг. Бурхан минь гүн орооч гэлтэй, гүн гэлтэй. Тэр гүн байдал чинь ерөөсө бидний бүр гүн рүү орох тусам бидний дотроос маш их шаналл одоо эцгийн зүрхийг хайсан тийм цагуудаар явдсан байх гэж би хувьдаа ойлгож авч байгаа. Одоо биднэрт яг одоо ирж байгаа цаг бол эцгийн зүрхийг хайх онцгой цаг ирсэн байна. Бид итгэвч байх гэсэн үеэсээ даваад Бурхны хүүхэд болох цаг руу гарч ирсэн байна. Бидний хүүхэд байхад Бурхан биднэрт өгдөг, ивэдэг, өрөөдөг хангалттайгаар бид нар ивэл өрөөлдөн бэлхаад тэр дотор нь тавлаад тухлаад суудсан байгаагаа би өөрөөсөө харж байна. Тэгэхээр зэрэг одоо Бурхны хүсэл бол би том болсон хөвгүүд нь болж байгаа бол би эцгийн хүслийг хайж түүний зорилгот, түүний хүсэлд нийцүүлэхээр би өөрийгөө өгөх ёстой. Энэ цагууд ирж гин гэж би хувьдаа хүлээж авч байгаа. Тэгэд үнэхээр энэ ойрын хугацаанд бол ариун сүнс миний дотор үнэхээр гүн орж ажиллаж байгаа. Тэгээд энэ газар үнэхээр Бурхан бидэнтэй хамт байна. Бурхны агуу оршихуй биднэртэй хамт байна. Түүний үгийн хүч нь биднэртэй хамт байна. Түүний ариун сүнсний хүч нь бидний дотор гүн бөгөөд тодорхой орж ирж ажиллаж байгааг харж байна. Тэгээд бидний дотор ажиллаж байгаа ариун сүнсний хүч чадлыг багтъя. Бид өөрийн хүслээрээ, өөрийнхөө төлөвлөгөөгөөр, өөрийнхөө бодлоор өнөөдөр хүртэл явцсан бол одоо би үнэхээр Бурхны өмнө, ариун сүнсний өмнө зөвхөн буулт хийж тэр намайг эзлэг. Би өнөөдөр энэ зогсож байгаа нь би яг өөрөөрөө би мөнчгөрөөрөө үннээрээ хоёр нүргүй зүгээр л яг өөрийнхөө байгаагаар алдаатайгаараа бас оноотойгоор зүгээр зогсохыг хүсэж байна. Миний энэ зогсож байгаа энэ зогсолт бол би Бурхны өмнө амьдарч байгаа миний амьдралын гэрчлэл юм аа. Би зогсож байгаа гэдэг нь миний амьдрал энд зогсож байна. Би өнөөдөр хүртэл алхсан, туулсан, мэдсэн энэ л бүх зүйлүүд Бурханаас авсан. Энэ бол миний өв болж надад хоримтлагдсан. Би одоо энэ өвөө хүүхдүүд рүүгээ, сүнсний хүүхдүүд рүүгээ дамжуулах ийм том, өндөр хариуцлагатай яг энэ мөчөд байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Ойрын өдрүүдэд намайг энэ хитгэн үг намайг бүр тав тухаас минь гаргаж байгаа. Бүр хөдлөж байгаа. Тайван биш болгож байгаа. Ариун сүнс бидний дотор гүн орж ирэхээр яатыг ер нь мэддэг үстэй тий. Тэр нэх гой дуу аялуулаад нэх гой явуулахгүй штэ. Бид бүгдөө үзэж байгаа дэрийг туулсан мэддэг ариун сүнсний арга замуудыг. Тэгээ би энэ үгийг хэлмээр байна. Өөрийн хувь тавилангаа мөшгөхдөө
хүлээж авсан өв залгамжлаа нээлттэй Тэнгэрийн үеийнхэнд идэвхжүүлэн дамжуулан өгөх энэ хариуцлагатай энэ цаг мөчтөөр би зогсож байна гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ л миний одоо энэ амьдралын Христийг дагсан энэ замын үндсэн одоо зорилго юм аа. Би одоо өөр дөрөө төвлөрөхгүй. Би яг энэ зорилго дээр төвлөрөх миний цаг. Би оройтож харж ич болно. Гэхдээ Бурхан надад туслана. Миний алдсан он цагуудыг, миний хэвэн хорхой, зарцаа голионд идүүлсэн он цагуудыг тэр надад нөхөж төлж өгнө гэж хэлсэн. Түүний амлалтыг би энд өргөж байна. Өнөөдөр яг бодит байдлаар харах юм бол миний амьдрал дээр юу болоод байгааг одоо ойлгохгүй. Нэрэ Бурхан хаана байна, би хаана байна гэдэг бас тэр үе дээр ч явж байгаа. Гэсэн ч Бурхан харж байгаа. Тэр миний зүрхийг харж байгаа. Би энд гараа зогсоод ярьдаг нь тэр их мэдсэндээ бүгдийг ойлгоцсондоо одоо төгс болцсондоо энэ зогсоогүй. Би Бурханы өмнө өөрийгөө даруй байлгаж түүний өмнө дуулууртай байлгахад суралцуулахын тулд би энэ зогсож байгаа. Амен. Энэ амархны үйл бас амархан биш. Тэгэд үнэхээр өнөөдрийн хүртэл биднийг авч явж байгаа энэ үгсүүдийг ойлгуулж байгаа бидний зүрхэнд хийж өгж байгаа. Бид чихээрээ сонсохгүй зүрхээрээ сонсож байгаа энэ цагуудыг бидэнд илгээж өгсөн Бурхан талархъя. Энэ бол таны хүч, таны оршихуй хүч, таны загалмай дээр совдлогдсон таны загалмай хүч юм а гэж назар тохиолж байна. Тэр загалмай хүч биднийг намайг өөрчилсөн бол тэр загалмай хүч надаар дамжуулаад миний араас иргэчдийг өөрчлөх нь лавтай. Үүнд би үнэхээр итгэл төгс зогсож байна. Бурхан бидний алдаан дээр төвлөрөхгүй. Би өөрийнхөө алдаан дээр төвлөрдөг. Бурхан миний алдаан дээр төвлөрөхгүй, харин Бурхан намайг юу гэж дуудсан, юу гэж сонгосон, тэр сонголтын дээр л төвлөрнө. Тэр өөрийнхөө сонгосон, өөрийнхөө зорьсон зорилгын төлөө намайг авч явна. Тэр дундуур мэдээж юмсаар туулна, инээн, уйлна, зөндөө цагууд байна. Гэсэн би тэрэнд торхгүй. Бурхан намайг зүгээр аваад гарна. Тэр бол Бурханы өөрийнх нь цаг, өөрийнх нь хугацаа юм аа. Тэр болтол би төвчээртэйгээр, тууштайгаар, хүлээсээр зогсошгүй, бүр ухаршгүй, няцшгүй, гуйшгүйгээр би энд зогсох нь миний ажил юм аа. Хотын сүм үнэхээр Бурханы өмнө маш дуулууртай. Дуулууртайгаар сонсож суралцсан хүмүүс. Энэ аягүй том суурь. Бид нар яаж ч юусэн сонсоод сууж чаддаг. Дотор арцган жисэн ч, уйлж исэн ч бид нар зүгээр л их цараад сууж чаддаг тэр чадварыг биднэрт өгсөн. Бас өргөөний эцүүд Бурханд түүний оршихуйд үгийн хүчинд нь ариун сүнсний хүчинд бид үнэхээр талархлыг өргөж байна. Би өнөөдөр энд гараад ярих гэсэн чинь маш олон сэдв байгаад байдаг. Алийг ярих юм мэдэхгүй. Би ерөөсөө ганцхан юм гарч ирсэн. Энэ хэдэн үг намайг сэгсэрсэн. Миний 5 тохоос гаргасан. Тэгээд энэ үгийг би хүлээж аваад миний амьдрал дээр юмс босч ирсэн. Хөдөлсөн пожинсан. Бүх мэд яг хүмүүдээр харах юм бол яста би хаана вэ? Бурхан хаана вэ? Тэгтээ би айхгүй. Тэ? Бурхан зайлуулагдахын тулд илчлэгдэж байгаа. Илчилж байгаа. Бурхан өөрийнхөө гүн ажиллагаануудыг миний дотор явуулж байна. Миний гэр бүл дээр явуулж байна. Сүм чуулган дээр, үндэстэн дээр минь явуулж байна. Үүнд бид нар талархах ёстой. Энийг бид нар шүүхэн бид нар биш. Харин бид нар энийг талархаж, магтаж, харин бид нар Бурханы хийж байгаа ажилдаа нэгдэж, түүнийг залбирч, тэр Бурханы үгсүүдийг тунхаглаж зогсох нь миний ажил юм аа. Бурхан сүүлийн үед над руу гүүр гэж ярьж байгаа. Гүүр.
Тэгээд би гүүрний тухай жоохон бодсон. Гүүр мэдээж маш сайн тулгууртай байх хэрэгтэй. Гүүр мэдээж маш сайн бэхлэгдсэн байх хэрэгтэй. Даацтай байх хэрэгтэй. Тэр гүүрэн дээр ямар ч машин явсан, том тэрэг явсан, каранг явсан ч гэсэн би ёо гэж дуурахгүйгээр тэнд гүүр болоод зогсож байгаа нь миний үүрэг юм байна гэж би өөртөө хүлээж авсан. Тэгээд бид нар гүүр чинь юмны нэг талаас нөгөө тал руу гаргадаг тэр холбоос. Тийм учраас над дээр хүмүүс яваад цангасан, үлссэн, яарсан, даарсан тэр хүмүүс яваад бурхны амар тайван руу орохт нь би гүүр болоод зогсож явах үүрэгтэй юм уу гэж би ойлгосон. Тэр гүүр өөрөө ойрлохгүй. Тэр гүүр өөрийгөө алдаршуулахгүй. Та нар миний дээгүүр яваад байжтэй гэж ойлгохгүй. Тийм ээ, ойрлохгүй, гомдохгүй, гонгинохгүй, гоншгонохгүй. Тэднээс би хариу нэхэхгүй. Би зүгээр л зогсож байгаа. Тэгээ би яг энүүгээрээ дүрслээ өнөөдөр. Би энд зогсож байгаа нь л хангалттай юм байна гэж би тэгэхээр бодож байгаа. Бурхан надаас ихийг шаарддаг. Тэр намайг дуудахтаа чи миний өмнө гин зэмгүй бөгөөд ариун байх болтгоо гэж намайг дуудсан. Тэр дуудсан дуудлагын дагуу тэр намайг хэлбэржүүлнэ. Тэр намайг миний дотор мөнхийг байгуулна. Тэр миний дотор ариунаас ариуныг тэр өөрөө байгуулна. Тэгээд би ариусгагдчих, би зүвт болж ич надаар дамжуулаад миний дараагийнх надаар дамжаад гарч ирнэ. Тийм учраас би тэрэн тэгсэнгүү энэ ингэсэнгүү гэж би зоох шаардлага. Би өөртөө анхаарах шүү. Би өөртөө л анхаарах. Би зүв байх. Би бардам биш байх. Би даруй байх. Би дуулууртай байх. Энд суралцж байгаа. Намайг ариун сүнс үнэхээр хугалж байгаа. Өглөөд уйлуулж байгаа. Оройд манай өглөө ажилдаа гараа явчихаар надад амар эрхчлөлттэй цаг гардаг. Тэгээ хүн чинь эрхчлөлийн дотор ч дуулж муулаад гоё баймаар байгаа байхгүй. Эрхчлөлийг би шал өөрөө хийдэлж байгаа. Үнэхээр талархж байгаа би. Энэ миний зүрхний шанал, энэ миний сүнсний шаналан. Бурхан өөрөө хэлсэн шүү дээ. Би энэ сүнс зүрхний нөгөө эмтэрсэн сүнстэй нэг би таална. Би тэгээд яг л өөрт болж байгаа юмудаа л та нарт хүргэе гэж бодсон. Тэгэд үнэхээр бурханд бас айгүй талархж байгаа. Хотын сүмийн дараагийн үе гарч ирж байгаа талархж байгаа. Энэ залуучууд минь ямар хүчтэй гарч ирж байгаад үнэхээр талархж. Хотын сүмийн минь эцгүй талархж байгаа. Бурхан талархж байгаа. Бурхан та нарын яаж алхаж байгаа? Та нарын үр жимс, та нараас гарч байгаа үр жимсээр чинь би таньна гэж хэлсэн. Тэгвэл бидний үр жимс ургаж байна. Гайхалтай юу? Бурхан өөрийнхөө дуудсан дуудлагын төлөө өөрийнхөө сонгосон хөвгүүд октоодыг өөрийнхөө тэр байх ёстой байр суурин дээр нь гаргаж тавьсан. Тэр биднийг өөрийнхөө төлөө, өөрийнхөө хаанчлалын төлөө тэр бидний урд байдаг тэр хан хэрмүүдийг нураалгахын тулд залуу үе минь бидний дараагийн үеийн минь тэр бүр эзлэх ёстой бүр тэр уулан дээр нь байршуулж байгааг харахтаа үнэхээр талархаж байна. Энэ бол Бурханы ажил. Одоо би 8 сарын сургалтнаас сая Малайз явсан сургалтнаас миний тээж ирсэн энэ олц тий тодорхой байдлыг үсэг. Би өөрийгөө тодорхой байдал дээр байлгах. Би ямар уулан дээр би бас нэг хальт ярьсан. Яг би тэрийгэ бариад авчихсан. Одоо яг ойлгоцсон. Тэгээд энэ тодорхой байдал чи өөрөө хүч юмаа гэдэг үгийг би байрж авсан. Би эргэлзээл тийшээч тэгмээр ийшээч гэх юм бол би юу ч барьж авахгүй. Маш олон хугацаа алдаж байна. Тэгээ маш их хүч алдаж байна.
Тэгэхээр зэрэг яг оновчтой биднийг тактик, стратеги боловсруул гэж хэлсэн ба. Тэгээд та нар уулан дээр гарахдаа багаар ажиллаарай гэсэн. Та нар багаар ажиллахгүй нэг нэгээр орох юм бол залхиулна шүү гэж хэлсэн. Тэгэхээр хотын сүмд өгдөж байгаа. Хотын сүмд маш өндөр түвшний юмсууд өгч байгаа. Бурхан ямар хэр зэргийн юм өгсөн бэ? Тэгвэл биднээс тэр хэмжээгээрээ биднээс хариуцлах шаардна. Тэгэхээр бид нар тэр хариуцлагын өмнө үнэхээр эмээлттэй түүний өмнө зогсох. Энэ ажиллагаанууд миний дотор явагдаж байгаа. Тэгэд би талархаж байна. Одоо дөнгөж явагдаж байгаа мó гэж үгүй шүү. Энэ өргөлж ер нь явагдаж штэ, ингээд дуусахгүй штэ, явагдаж штэ. Ер нь л тэгээд ариун сүнс хэлхий цааргүйгээр ажиллаж байна. Тэгээд маш энгийн болж байгаа. Тэгээд энгийн болж байгаа гэдэг нь Бурхан биднийг өөрлөөгөө ойртуулж байгаагийн нэг шинж гэж би бас бодож байгаа. Тэ? Одоо ингээл бидний харсан, уулзсан, ярьсан хүнээр дамжуулаад бид нар л ярьж байгаа. Халиунаг одоо тэр загсны одоо дүрс шахаж байгаагаар одоо халиунад бол өөрт нь ичилж байгаа байхгүй юу? Бид нар нөгөөтийг яриад тэрний нэг 20% л авч байгаа. Тэгээ энэ бол халиунад ирж байгаа ичил. Надад одоо бас ичилт. Би нэг ер нь цэцгүүд тарьдаг л та гэхдээ миний ерөөсөө цэцгэлдэггүй. Би ер нь голцоо нөгөө модл цэцэг юм тарьдаг. Тэгсэн энэ өвөл нөгөө хитэн цэцгүүд чинь зүгээр гоё цэцгэлээл бүр гайхаад бидгүй энэ одоо 100 цэцгэлээд яасан юм. Гэж өвлийн юм хөөт үед бид бүр тэрийг нэг арчлаас болохгүй байхгүй. Тийм үе цэцгэлээд байх таа. Тэгээ энэ надад хэлж шít. Бурхан өөрийнх нь цагт өөрийнхөө юм хийж байна. Тэгээ би нэг юм дөрвөн навчтай нэг юм модлог урмал авчир суулгасан байхгүй юу? Тэгэл тэрийг услаад эдэн тэр маань өрөөсөө өсдөггүй. Байгаа л эдгийн нэг дөрвөн навч байгаа л эд. 4 жил болсон. Тэр навч. Урахгүй. Тэг нэг өдөр хараад ирсэн чинь нэг өдөр харсан чинь хажуу талаас нь ийм нэг том болцруу гараад ирсэн. Дараа нь дахиад нэг өдөр харсан чинь сүм гээд 7-8 навч зэрэг үсрэг гараад ирсэн. Дараа даасраа ир манад би бүр харуулсан өөрийнхөө илчлэлтийг энэ хоёр дараа. Тэгээд тэрийг юу ойлгосон бэ гэвэл Бурхан миний дотор үрс болгосон. Энэ үр урагчааг би ч мэдэхгүй. Намайг хүн хараад ч мэдэхгүй. Тэр цэцгний савны цаанаас хэн ч мэдэхгүй тэр доор юу болж байгааг. Гэтэл Бурхан тэр өөрийнх нь тарьсан тэр үрийг өөртөө бүр ингэж өөрийнх нь хайр дотор бүр үндэслэн сойрлуулад бүр тэр ингэж бодогдож. Тэгээд тэр цаг нь болохоор тэр савсэр тэр бүр над тэр одоо тарьсан дөрөв ингээд навч байгаа штэ. Тэрнээс бүр өндөр бүр 7-8 навч бүр гэж гарч. Дараагийнх нь гарч ирэхэд өнөөдөр 7 гарцсан билээ. За 7 навч. Энэ бол биднээс гарах үр жимс юм аа. Гэтэл бид нар өөрсдөө л төвлөрөөд идэг. Одоо би дэх яста би өсөж гинөө одоо би яагаад гэрэлдэхгүй байна. Үгүй тэрийг би мэддэг юм биш. Тэр Бурхан өөрөө мэдд юм ээ. Тэгээд тэр доогуур харин хэр үндэслэн сонирхож байгаа юм бэ гэдгээс чинь хамаарал нэг л өдөр бидний үр жимс урах юм бэл. Тэд нар ургаж гарч ирэхдээ бидний хүрээгүй төвшнөөс хав дээгүр төвшөнд гарч ирнэ. Энэ одоо тэнгэр нээлттэй 20 одоо нээлттэй 20 жил нээлттэй тэнгэрийн 20 жил гээд бид нар одоо тунхаглагдсан 17 оноос тунхаглагдсан. Тийм ээ? 19 оноос тийм. Гэт тунхаглагдсан. Одоо тэр тунхаглыг чинь бодит илэрлүүд энд гарч иж байгаа шүү. Хөвгөө дохтууд минь та нарт үнэхээр талархаж байна. Би өглөө бүр та нарыг бодоод би буурсан. Энэ л үнэхээр Бурхан миний дотор тэр талархлыг хийж өгсөн.
Үнэхээр залуучуудаа магтаалын багтаа энэ үйлчилж байгаа охтууд хөвгүүдтэй энэ сүмийн баг нь болсон гэр бүлүүдтэй та нарт үнэхээр талархаж байна. Би 15 онд хотын сүмний номлыг сонсоод тэгээд ирэх гээд ингээ шийдвэр гаргах гад. Тэгээд нэг охин манай хажуудлын жижиг өрөөнд төлсөж суудаг байсан байхгүй юу. Тэгээд тэр охин гэсэн чи хотын сүмд гэж надад хэлсэн байхгүй юу. Тэгээд чи яагаад явах байсан гэдээ асуучгүй тэнд ерөөсө дандаа хөвгчүүд үйдэг юм аа гэж хэлсэн байхгүй. Тэгээд би өнөөдөр тэр үгийг бодож байхдаа юу яриад байна би энэ манай анч дан залуучууд байж юу мэ. Тэд нар энэ үр жимсийг ургахыг мэдээг байхгүй юу. Хараагүй байхгүй те. Тэгэд нэг иймэрхүү ингээд ойлголтуудаар яваад өнөөдөр айгүйх баяртай байгаа. Тэгээд биднэрт өгсөн энэ одоо эзлэх ёстой уулууд дээр бурхан тавьсан байна. Сан хүүгийнх одоо эрүүл мэндийн боловсролын тэ бүрцээ одоо хүчний байгууллагуудын тэ улс төрийн бүх уулууд дээр тавьсан. Миний сүнслэг хүүхдүүд сүнслэг одоо араас иргэчид дараа үеийнхэн бас биднээс төрсөн хүүхдүүд үртэл тэр уулан дээр байршсан байгаа. Бид нар харахгүй аа шүү. Тэднийг бурхан дээр ирэхгүй байх, бурханы танихгүй байна л гэд бид нар тэр зүгээр л юм дээр л фокуслоод байгаа болохоос тэр цаана хийж байгаа бурханы хийж байгаа тэр өргөн хүрээтэй тэр том ажлуудыг бид нар харахгүй байгаа юм байна. Тэгээ бурхан үнэхээр нүдийг нээж өгж байгаад баярлалаа. Бүр энэ бодлуудыг минь тэнэлгэж байгаад баярлалаа. Тэгээд үнэхээр бурхан хэлсэн. Та нар энэ үеийн явдалтай бүү нийцээ. Энэ оюун бодлоо шинжлэн өөрчлөгдснөөр бурхны юу н авууштай юм бэ? Юу н тааламжтай юм бэ? Юу н магтууштай юм бэ гэдгийг үргэлж бодохтой гэж хэлсэн үгийг энд би тунхаглаж байна. Бидний цоо шин эргэлт ирсэн. Бурхан бидний хуучин бүх бодол, хуучин бүх амьдралын хэв маягуудыг нураагаад бүр устгаад тэгээд биднийг бүр цоо шин хүчээр төрж гарч ирж байна. Бүр цоо шинээр бидний дотор мөнхийг байгуулж байна. Цоо шин хараануудыг, цоо шин бодлуудыг, шин зорилгоодыг, шин төлөвлөгөөнүүдийг бурхан өөрийнхөө бүр эцгийн өөрийнхөө зүрхийг, өөрийнхөө төлөвлөгөөг бидэрт бүр цоо шинээр танилцуулж байна энэ цагт. Тэгээд бурхны цагийн төлөө талархъя. Тэг магтъя түүнийг. Зүгээр би итгэлийнхаа дуу хоолой гаргаж байна. Миний итгэлийн дуу хоолой тийм нэг үхэж ядсан, үхэж байгаа юм уу? Үхсэн юм уу гэхээр арай үхээгүй амьд ч юм шиг. Амьд юм уу гэхээр ам нь ангалцаад идэг. Тийм дуу хоолой бол огт биш байгаа. Тийм учраас би үнэхээр хөвгүүдийн, охтуудын дуу хоолой чангарч, тодорхой болж, тод болж, тавшингуй болж байгааг хараад үнэхээр баярлдаг. Бурхны үгийг номлогч байна. Заан, багшлан, иш үзүүлнэ гэдэг бол амархан хөдөлмөр биш гэдгийг би танд хэлмээр байна. Тэгэхээр амар хөдөлмөр биш. Яа тэгэл бид нар өөрсдөө тэр үгээр хуваагддаг, тэр өөрсдөө тэр үгээр засуулдаг, янзлуулдаг, үхдэг, тэгээд дахин амьддаг учраас олон ч удаа бид нар бурхны нэгүс байгааг бол зүхтахад бэлэн тийм нөхцөл байдалд ордог байгаа. Гэхдээ би үнэхээр талархаж байна. Яа гэвэл нэг тийм хольцгор биш үе гарч ирж байгаа. Би үнэхээр талархдаг. Халирамтгай биш. Ер нь бол бид нар ингээд нөгөө гарч ирсэн одоо англиар бол background гэж ярьдаг шүү дээ. Хаанаас бид нар гарч ирсэн бэ гэдгийг харах юм бол үнэхээр миний үеийн төлөөлөл бол яхахгүй маш тийм өөртөө итгэлгүй. Бид нар зүгээр энэ урд гараад ярих нь байтугай бид нар багшийнхаа өдөөс ч бат итгэлтэйгээр юм ярьж чаддаггүй байсан да мэдэндээ та нар бол. Бид нар самбарын өмнө гараад ярихдаа ингээл газар шиштэл ингээд бүр үнэхээр тийм сонин үед бид нар хүмүүжсэн. Гэхдээ би юунд итгэдэг вэ гэхээр Есүс Христийн цус бол ямар ч ДНК-гаас илүү давуу ажилдаг. Тийм л учраас бидний цуснд юу байгаагаас үл хамааран тэр биднийг өөрчилж чаддаг. Түүнээс бид нар бүгд гарч ирсэн үе маань тийм юм одоо би ийм нөхцлөөс одоо бурханд итгэсэн юм гэдээ ярих юм бол найдвартай хүн нэг ширхэж байхгүй.
Тийм учраас бурхан би зүгээр энийг боддог нь бурхан ямар хүнийг ямар болгож байна гэдгийг харахтаа үнэхээр ялгуулсан бурхан юм а гэж багтдаг учраас би боддتي. Тэгээ би саяхан штэ одоо бараг уурчин байна уу тэрний цаад ч юм уу юу бодож ирсэн бэ гэхээр миний бүр итгэхээс өмнөх амьдралд одоо миний ухамсарт одоо амьдралд бурхан ажиллаж исэн эсхийг би харсан. Ямар яруу тод ажиллаж байваа. Би өөрийг нь танихгүй, мэдэхгүй. Нэг ч удаа би бүр зарим хүнд идэж би ихтэй итгэдэггүй байхдаа залбирдаг байсан. Би бүр мэдчихгүй. Залбирч гэж юу гэдэг юм бөө мэд. Миний хувьд бол бурхан гэдэг бол тийм хийсвэртэй нэг тийм шаал дэмий нэг тийм ажилгүй хүмүүсийн нэг эсвэл хүн хөгшөргөөрөө одоо бодож эхэлдэг. Одоо нэг тийм л хаалттай сэдвэл гэж боддог байсан. Гэтэл тэр бурхан намайг тийм байна ч гэж одоо тоогоогүй. Тэр яагаад гэвэл тэр чинь бүр ингэж мөнхийг хардаг учраас өнөөдөр өөрт нь итгэхгүй нэг хүн энд ингээд одоо гим нүгэлт амьдралаараа амьдарч байхад тэнд итгэх газрыг нь тэр харчихсан л ажиллаж байгаа байхгүй. Үгүй бүр тэр өдгөө надаас өмнөх амьдрал. Миний ээж аваас өмнөх амьдрал. Тэдний амьдралыг хүртэл уншиж хахад үгүй нэрээ ингээд манай аавд ийм юм тохиолдоод манай ээж ингээгүй бол энэ хоёр уулзаагүй тэгэхээр би гарахгүй байх байсан биш. Тэр бурхан ямар гайхалтай. Тэгээ бодохоор маш их урам зориг оруулдаг бодол юу байсан бэ гэхээр үгүй ерөөсөө тэр бол бүр үнэхээр алдаа мадаггүй ажилт юм байна. Алдаа мадаггүй. ертөнцийн суурьас юу хийн гэсэн яг тэрийгэл мушигсан, яг тэрийгэл гаргасан тийм гайхалтай бурхан. Би тэгээ та нарыг Jonathan Dee-ийн Матай номоор одоо бичсэн гарын авлага байгаа шүү дээ. Би та нарыг тэрийг уншаад бүр Матайг уншаад бүр алмаарж байгаа байхаа гэж бодож байгаа. Матай ч өөрөө татвар ураагч байсан ш. Яс бас сэтгэлдээ ер нь болол. Шулан мүлжгч. Гэхдээ Есүс Христ түүнийг намайг дагаад яв гэхээр тэр шууд дагаа явцсан. Гэхдээ альва юм заавал урьдчилгаа одоо удирдгал гэж байдаг. Мөн альва юм заавал үр дагавар гэж байдаг. Тэгэхээр Матай мэдээж хэрэг нэг удирдгал байсан. Тэгээ яг цаг нь болоод Есүс хурж ирээд гараа дээр цуг явъя гэхээр зүү ажлаа хаяа явсан л байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр татвар ураагч тэр одоо аймаар хүн гэх юм уу да татвар ураагч дуртай ямар ч амтан байх вэ? Тэр хүний амьдралыг Есүс Христ оронгоор нь эргүүлсэн. Тийм учраас тэр дэлхийд даяар уншигддаг Матай номыг бичсэн байгаа байхгүй юу. Тэр Матай номыг би одоо унших тусмаа бүр нөгөө нэг завин дотор дагалдагч наргүй энэ ч одоо ер нь яатсан үе юм бэ гэдэг шиг юм болж байгаа. Үгүй яатсан юм таа ч ямар аймаар юм бэ? Хэдийгээр би энэ түүхүүдийг 1000 сая уншсан ч гэсэндээ өмнө нь би уншсан энд одоо юу болдгоо гэдгийг мэдэн. Гэхдээ би мэдэхгүй байгаар шийдээд орсон баа. Тэгээ үнэхээр гайхалтай. Тэгэхээр би Матайг ярихгүй. Матай номыг ярина. Тэгэхээр Матай 6. Матай 6 дээр хэдүүлээ. Маш чухал хэдэн зүйлч биш л дээ. Ер нь бол яг хуу энд хідэн асуудлыг хөндөж ярьж байгаа. Гэхдээ бүгд нэг л юм ярьж байгаа. Бүх оюун бодлороо, бүх зүрх сэтгэлээрээ бурхан дээр төвлөр. Бурханыг номер 1 байлга. Бурханыг номер 2 байлга. Бурханыг номер 3 байлга. Яг түүний бодож байгаа шиг бод гингүүтээ Есүс Христ бурхан юу гэж бодож байгааг хүмүүст танилцуулж байгаа. Бурханы бодлыг бид нар тэгдэж штэ. Би саяхан бас тэгж бодож байсан. Нэг шин би бүр нөгөө унтаа сэрүүнийхээ хооронд бурхнаас гуйж исэн баггүй. Хүн ингээл нэг өөрөглөл ингээд зачаас ирдэ штэ. Ингээл зохиж зачаас ирэнгүүтээ үгүй та надад өөрийгөө илчлэх бүр үнэхээр айгүй чухал хэрэгтэй байна. Үгүй та надад илчлэх хэрэгтэй байна гэх. Үгсээр гал унтаа дахиад зачаас ирэхээр үгүй та надад үнэхээр өөрийгөө илчлэх хэрэгтэй байна. Яа тэгэл бүр үнэхээр шунан хүсэж исэн. Тэгээд маргааш өглөө нь басаад эзний өмнө сууж байхдаа үгүй тэр надад илчилж штэ. Одоо ингээ Матай номыг уншихад илчилж байна. Би Илишагийн түүхийг дахиж шинээр уншлаа. Тэр илчилж байна. Дуулал 112-ыг уншлаа. Тэр бас дахиад илчилж байна. Тэр тэгтээ би илчлээч гэж гуйгаад байгаа нь угаасаа энэ миний сүнсний орилон байгаа байхгүй юу? Ерөөсөө ханахгүй шүү дээ. Та улам тодорхой харуулаач. Та бүр намайг одоо илчлэлт гэдэг чинь ер нь бол юу л та
Бидний ойлголт маш их гүнзгийрхийг хэлдэг. Тэгээд дээрэс нь бид нар ерөөсө харж чадахгүй байсан юмсуудаа ухаарч эхэлдэг юм уу одоо маш гүн хардаг нүдтэй болно л гэсэн үг л дээ. Тэгэхээр тэрийг сүнс маш их хүсэж байгаа учраас бид нар үгүй та илчлээч бүр яаж ч гэсэн та өөрийгөө илчлээч. Та өөрийгөө илчлээч. Тэгээ Матай номон дээр Есүс Христ биднэрт залбирал зааж өгч байсан. Тэгээ бид нар энэ тухай түрүүч бүтэн сайдар дөнгөж эхлээд дууссан маа. Тэгээ би та нарт маш энгийн орчуулгыг нь хэлж өгсөн. Тэгэд надад үнэхээр тэр энгийн гэдэг нь нэг тийм амархан гэдэг утгаар ерөөсөө биш шүү. Бидний нөгөө өөрсдийн хүний оюун ухаан гэж байгаа штэ. Одоо судагийн оюун ухаан гэж нэг байна. Ухаан. За тэгэнгүүт одоо Бачаргалын ухаан гэж нэг байна. Одоо Манжаагийн ухаан гэдэг бидний дотор ингээд төрлөхөөс байсан дээрээс нь нэмээд одоо ингээд эцэг их мэх одоо ингээд хөндлөнгийн янз бүрийн суугаар бидний ухааныг бүрэлдүүлсэн шүү дээ. Одоо сургууль, багш гэл те хүчтэй нөлөөсөн, хүчгүй нөлөөсөн, хорон муугаар нөлөөсөн, маш сайнаар нөлөөсөн гэх ухаан бий болгосон. Тэгээд энэ ухаан маань өөрөө их яригтай юм байна. Юмыг дандаа их яригтай байдаг учраас юмыг дандаа яригтай болгож боддог. Одоо нэг ийм юм, одоо бурханд итгэнэ гингүүт наач бүтгүй. Тэр нь яаж харагдахгүй. Тэгэл одоо залбирлынхаа хариу хүлээг наач ёстой бүтгүй. Тэгэхээр энгийн болгоно гэдэг нь энийг амархан болгоно гэсэн үг биш. Харин бидэнд ойлгогдох хуйцаар бурхан хэлж өгөхийг хэлээд байгаа байхгүй. Тэгээ бид нар ойлгоно гэсэн үг бүх төвшөндөө. Бурханы үгний чи гайхалтай чанар тэр байхгүй. Бүх төвшөнд. Боловсрал эзэмшээгүй зүгээр загас барьж ийсэн шүү дээ. Нэг хідэн хүн. Тэгээ синагогийн багш нар бүр гайхсан штэ. Тэ? Хуулийн багш нар, фарисеуч, шашны удирдагч, тэргүүлэгч тэгээд тахилч нар. Гэхдээ та нар ч одоо хаана боловсрал эзэмшсэн хүмүүс вэ? Тийм учраас эдгээр Есүс Христээс чи ямар эрхтэй ингэж асуугаад байгаа байхгүй. Зүгээр л мужаан байсан залууд хөө. Тэгэхээр бурхан хиндэж өөрийнхөө сүнслэг нууцуудыг ойлгомжтой, туйлын ойлгомжтой гэж хэлмээр байна. Болгож хилдэг байхгүй. Энийг л бид нар энгийн байдал гэж хэлээд байна. Түүнээс бурхны юу ч тийм амархан огтоос биш. Харин тэр ойлгуулах дээрээ тулвал яаж ч зал ойлголцдог. Тийм л учраас сүм чуулгануудад Христийн энгийн байдал биш, Христийн ойлгомжтой байдлын хэмжүүрийг хүлээж авсан тэр хүмүүс Христийн сүм дотор үнэхээр гарч ирэх ёстой. Христийн энгийн ойлгомжтой байдал гэж сүнсний хэмжүүр штэ. Нэгүслэр сүмд өгөгддөг. Та боддоо удирдах байгаа хүн чинь амар ойлгомжгүй байвал танд ямар хэцүү вэ те? Ярьж байгаа сүнслэг юмуд нь ингээл орооцолдсон те. Бүр ингээл их л наан байгаа үр дүн нь юу юм бөө бид бүр ингээл сансаар байгаа та бүр ингээл бүр манарцсан. Гэтэл хідэн үг хэлээл ойлголцдог. Тэгээ ойлгох тусмаа ямар гүн болохыг нь бүр гайхдаг. Ингийн ойлгомжтой гэж гүн мөн биш гэсэн тоос биш. Тэгээ тийм гүн юмыг яаж ингэж ойлгомжтой болгоо хэлээд өгчдөг юм болоо. Тийм найз, тийм одоо удирдагч эсвэл одоо тийм сүнсний эцэг мэдгүй байна. Үнэхээр хэрэгтэй байхгүй энэ сүнсний хэмжүүр. Тэгжээж л бид нар энэ одоо бичигдсэн те үгсэн дундаас бид нар одоо заавруудаа хүлээж авна шүү дээ. Тэгэхгүй тэгээ зүгээр л ерөөсөө зүгээр нэг тийм ойлгомжгүй юм л биднэрт ярьж өгöl. Одоо энэ Тэнгэрт байгаа бидний эцэг минь гэдэг залбирал бол одоо бүр хүн төрлөختөн бүр ойлгохоос татгалцсан юм шиг надад санагддаг байхгүй юу. Тэгээ энийг нөгөө элч нарын тунхаг гэж бичсэн. Зарим орчуулган дээр төлөөлөгч нарын тунхаглал гэж бичсэн. Юу гэсэн үг юм? Зүгээр одоо сүм дотор итгэдэггүй хүн орж ирэл сууя л да. Тэнгүүт пастор гарч ирэл. За цөмөрөө босъё. Төлөөлөгчдийн итгэлийн тунхаг уншия. Тэр хүн бүр гайхна. Юу төлөөлөгч юм бол яана би төлөөлөгч биш. Тэгэхээр уншиж төлөөлөгч гэж нэр юу гэсэн үг юм бэ? Нөгөө хажууд хүнс төлөөлөгч гэж хийн ихэр нөгөөх нь за яах вэ? Тэгээд чи дараа нь явандаа ойлгоно юм дотор нэр юу гэсэн үг юм болоо. Ер пастортай л уулзчих тий. Пастор дээр нь очингууд пастор айнаар юм ярина. Энд чинь ингээл төлөөлөл ингээл ста босоол ингээл элчин сайд байгаа гэж бүр тархин эргүүлээд нөгөө хүний чи нөгөө чи бүр гарахтаа бүр заа би бол хизээч төлөөлөхгүй байна юу элчин сайд хүй идэр чи бүр аимшиг нууц ажиллагаа явуулаа би энийг элчин сайдаар тавьдаг ийш нийлгээгээд идэг ш. Мэдээж энэ ариун сүнс төлөх хэрэгтэй. Гэтэл ариун сүнсгүй хүнд энэ хаалттай гэсэн үг биш шүү дээ.
Тийм учраас би энгийн ойлгомжтой байдлын сүнсний хэмжүүрт бол туйлын дуртай. Би амьдралаач энгийн байх туйлын дуртай. Ойлгомжтой байгаас манад ороод ирсэн хүнд ойлгомжтой байгаас амтны тархийг бол эргүүлмээргүй вэ штэ. Тэгэхээр хэрвээ та нар солонгос гаралтай сүм ч юм уу одоо мэдгүй янз бүрийн урсгалд очих юм бол төлөөлөгчдийн итгэлийн тунхгаа босоод ачиг л уншин. Гэхдээ яг үүндээ энэ яг юу гэсэн үг? Яах гэж Иесус энийг за ингээд та нар штэ дараа нь сүм болох юм байгаа шүү заяа. Тэгэхээр зэрэг энийг ингээд пастор ч орж ирээд ингээд унш гэхээр босоод уншчихдаг байгаарай гэж хэлээгүй л тавтай. Есүс зүгээр та нарын залбирал ийм загвартай байх юмаа гэдгийг хэлж өгсөн баг. Бид нар энэ л загвараар хийдэг. Энэ л загвараар залбирдаг байх юм бол үнэхээр тэр залбирал чинь утга учиртай. Тэр залбирал чинь бид нар юуг залбирахгүй залбиралд байж болохгүй зүйлүүдээ ядаж мэдэх байхгүй. Ямар нэг юм чи загвар дотор явагддаг шүү дээ. Хувцас оёх чинь хүртэл зүгээр л загвартай байдаг. Одоо тэр загварын үндсэн зарчмыг нь сурчих юм бол та яаж тэр зарчим дотор нь тэр загвар дотор нь одоо өөрийнхөө сэтгэмжээр санаачлагаараа юм хийж болно гэсэн. Тэгэхээр яг л ийм маш тодорхой бөгөөд маш гайхалтай загварыг үлдээсэн. Тэгэхээр Матай номон дээр Есүс Христ уулан дээрх сургаалыг зааж байхдаа би хотын сүм бол яг энэ номлолоор явдаг. Цаашдаа ч энийг энэ замаараа явсан хിവэрэ байх ёстой гэж итгэдэг. Бид нэр сүм гараа биш он гараад сүмийн талаар ярилцахдаа энэ талаар илүү тодорхой ярина. Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дуурсагдаач. Та өөрийгөө илчлээч. Та өөрийгөө надад илчлээч. Энэ залбирал өөрөө эхлэхдээ л миний хараа тань дээр байг. Та надад өөрийгөө харуулж та бүр миний анхаарлыг өөр дээр төвлөрүүлээч. Бид нар түүн дээр өөрийнхөө анхаарлыг төвлөрүүлэх гэдэг одоо өөрийнхөө хүчээр оролдохоор ямар хэцүү байдаг вэ? Амархан ерөөс биш шүү дээ. Бид нар ч нөгөө одоо бол бүр амар. Одоо тэр нэг юм хөгжөөгөө харанхуй байх үед бол амар байж. Одоо бол үнэхээр миний анхаарлыг юу ч татахад бэлэн. Миний жоохонд бол шин орой өвөл одоо өдөд харанхуй боллоо гэрэл унтраалаа тас харанхуй унтаал өгнө. Одоо бол та гэрлээ унтраасан чи энэ тэдгүү гэрэл асаатай яг нэг ёлкны модны хажууд унтаад байгаа юм шиг. Бүх төрлийн гэрэл асна. Таны анхаарал төвлөрөхөд амар хэцүү. Харин Есүс энд 6 дугаар бүлгийг эхнээс нь аваад та унших юм бол юу ч хийжсэн заа. Өглөөг өгөхдөө залбирахтаа бүр бүх юмн дээр бүх анхаарч бурхан дээр байг. Түүнээс хүмүүсийн өмнө бүү байг. Та надад өөрийгөө илчлээч. Надад өдөр тутмын хэрэгцээ байдаг та хангаач. Би хин нэгэнд гомдсон байхыг та анхаараач. Тэгээд та намайг би нэг хүнийг уучлж хахад та намайг эргүүлээд уучлаач. Түүний залбирал нь өөрөө бүхэлдээ Христ дээр анхаар. Бүх анхаарал чинь бурхан дээр байг. Бүх анхаарлаа түүн дээр төвлөрүүл. Түүнээс одоо биш би бол энийг бүр ингэж хэлмээр байна. Та надад өөрийгөө илчлээч гэдэг чинь хүн өөрийгөө түүнд зориулж байна гэсэн үг. Бидний залбирлын хуучилсан загвар юу байсан бэ гэхээр бид нар авах загвартай байлаа шүү дээ. Ерөөсөө нэг л юм аавна. Тэгээ бид нар ингэ залбирлын тухай ярихаар чинь зэрэг тэгэл одоо яаж авах вэ? Одоо яавал тэр өгөх бол мацаг бариул өгөх болов эсвэл тэгээ бид нар энийг нэг тийм ярын мухаач гэж боддгоо ээж. Харин хамгийн гол нь бурхан бүр өгөөд л байсан. Тэр өгсөөрч байдаг. Би одоо тэр юу нь яагаад өөрт нь өөрийгөө өгдгүү хүнд өгөөд байдгийг одоо би ойлгодог болсон. Тэр бүр үнэхээр өгөөмөр. Тэгээ дээрэс нь тэр мэддэг энэ хизээч надад өөрийгөө өгөхгүй. Харин тэр надаас авахыг л хүсдэг. Тэр хүн шиг одоо ингэж чи надад өөрийгөө өгөхгүй чи яаж надаас юм ойдаг би ч юм дахиж өгөхгүй гэдэггүй. Тэр өгдөг. Тэгтээ тэр туйлын ухаалгаар ажилладаг. Бид нар 3 дахь өдрийн Библи судал дээр энэ талаар илүү тодорхой ярих болно. Тэгэхээр та надад илчлээч гэдэг чинь нэг хүн тэнд бүр анхаарлаа түүн дээр төвлөрүүлэх гээд бүр гिचээгээд байна шүү дээ. Илчлэлтийг авах гээд өөрийгөө өгж шүү дээ. Энэ дандаа авдаг загвараас бурхан биш Есүс Христ биднийг
Бурхан дээр төвлөрдөг оюун санааны одоо тийм шилжилт рүү уриалан дуудаж байгаа байхгүй. Уриалан дуудах шиг бүр тэг гэж байгаа юм чинь. Сүм дээр эрэхтэй хүртэл өөрийгөө өгдөг. Тэнд болж байгаа бүх юмд нь өөрийгөө өгдөг. Бүр тэнд юу болж байгаа болоо гэж бүр чих тавьдаг. Манай сүм дээр юу болж байна? Би юунаас гацарчих вэ? Энээс гацрахгүй байх юмсна. Үргэлж чих тавьдаг. Эсвэл одоо мэдгүй бид нар яаж Бурханд өөрийгөө өгдөг вэ гэдгийг л энэ уулан дээрх сургаал бидэнд маш тод харуулж өгсөн. Гэхдээ Есүс Христ би та нарыг ийм болгож өгнө гэсэн юм. Би ийм болгож. Дараагийнхан зүйлийг харъя цумаараа. Учир нь та нар хүмүүсийн алдааг уучлбал Тэнгэрлэг эцэгтэй та нарыг уучлана. Харин хэрэг та нар хүмүүсийн алдааг уучлахгүй бол эцэгтэй мөн та нарын алдааг уучлахгүй гэсэн ба. Есүс Христ бидэнд юуг заасан бэ гэхээр та нарын дотор ариун сүнс ороод ажиллаад эхлэхээр та нарын залбирал чинь Бурхантай хамтрах ажиллагаа болж хувирна гэсэн. Өөрөөр хэлбэл би одоо Бурхан минь ээ би үнэхээр өртөнгүүдээ уучлсан шиг та ч миний өөрийг уучлаач гэх нэг хамтын юм заавал явагдах гэдэг байгаа байхгүй юу? Хамтын ажиллагаа. Бид нар түүнтэй юу ч ярьсан би тийм заавал оролцсон. Бид нар тэгэл хүмүүсийн төлөө залбирдаг. Бид нар улс орныхоо төлөө хүртэл залбирдаг. Бид нар энэ үндэстэнд энэ англи библиэлд бол хэлж байгаа юм л да. Та өөрийгөө илчлээч дэлхий дээр өөрийнхөө зүвийг тогтоогооч. Юмсыг зүв болгооч. Монгол үндэстэн дотор юм үнэхээр зүв болоосай. Хүн зүв болоосай. Тэгээ бүх зүйл нь одоо тэр хүн чинь бүх юмыг ингэж хариуцж ажиллаж байгаа биз дээ. Тэр хүн нь зүв болоосай. Хүмүүсийн үйл ажиллагааг тэр зүв болгоосай. Бүх шатанда. Бүх өрөөнүүдэд, бүх офисуудад, бүх эмнэлгүүдэд, бүх одоо сургуулиудад та юмсыг үргэлжлүүлэн зөв болгоосай. Бид нар энд цэцэрхэл фэйсбүүкээр ингэчүүл зөв болчих штэ ядаад байх юм. Үгүй тэгвэл зөв байдгүй. Манай Шведэд ингэхээр зөв болт ингэ цэцэрхэл энэ чи юмд ч хүрэхгүй угаасаа. Одоо та зүгээр цэцэн мэрэгэн монголчуудыг хараагүй зөв фэйсбүүкийг дэлгээл харч зүгээр ямар амар ухаантай юм бэ гэмээр. Харин тэр юмыг зөв болгоно гэдэг бол үнэхээр гайхалтай. Тэр юмыг зөв болгоно. Гэхдээ бид нар та юмыг зөв болгооч гэвэл би өөрөө гуйсан юм чинь би юмыг зөв хийх тухай яриад байгаа байхгүй. Би юмыг зөв хийвэл тэр юмаа зөв хийн. Би юмыг зөв хийхгүй зөв болгооч гээ гуугаа зүгээр буруу хийгээд яваад байх юм бол түүний зөв болгож байгаа бүхэн миний амьдралын гадуур явагдана. Ойлгож байна уу? Бурхан минь ээ та энийг зөв болгооч та ингээд манай хүүхдүүдийн сургууль дээр ёо тэр захиралстай үнэхээр ёрын хүн байна та үнэхээр зөв болгооч та тэр газар шударгасыг тогтоогооч гэж яхта би өөрийнхөө хувийг хийхгүй бол би өөрөө тэнд зөв хандаж би өөрөө тэнд зөв үйлдэхгүй юм бол Бурхан мэдээж чи үйлдэхгүй ах чи би юу ч зөв болохгүй гэхгүй. Тэр юмыг зөв болгоно. Гэхдээ зөв болж байгааг нь бид нар харахгүй, бид нар оролцохгүй, биднийг оролцуулахгүй. Надаар тасдагдчих шээ. Яа гэвэл би оролцохыг хүсэхгүй. Би зүгээр хэлсэн. Тэгэл болоо. Тэр зүгээр л миний хэлснийг бичиж аваа хийж идэг зарц биш байхгүй юу? Тийм учраас энд хэлээд ш хүсэлтэй тэнгэр чигээ. Энэ газарт биелэхгүй энэ газарт хэн биелүүлэх гэж зогсоод байгаа юм бэ? Бид нар юм байгаа өстэй. Би хүүхдүүдээ би үнэхээр одоо байдаг хамаг сайхнаа зориулаад өсөглөө бачаалагтай. Би ганцаараа биш л дээ бачаалагтай. Тэгвэл энд Бурхан оролцсон. Бид нар би л өсгөөд ингэж бодвол Бурхан юу хийж байгааг харахгүй. Та минь л өсөг гэд хүүхэд хардаг ажлыг тэнэлж ихэд байх юм бол миний хүүхдүүд энэ дэстэ гачин юм болно. Яг л үндсэн хариуцагч, нярав үйлчлэгч нь битээр байхгүй юу? Тэгээ битээрийг хийж чадахгүй юмс гэж байгаа шүү дээ. Маш их байгаа.
Тэрийг хин хийх өгөхөр бурхан хийн. Тэгэхээр чи юу? Миний залбирал хамтын ажиллагаагаар явна гэсэн үг. Би тэрнээс гуйчаад мэдгүй тэгэл бурхан минь та өөр би бол өстой барахгүй юм байлээ. Тэгээ юу ч хийдгүү үгтэй хүмүүжүүлдгүү тэгээ зоргоор нь юу хүсснийг нөгөө л тэгэл ингээл ойлгохгүй тэгээ надаа садаа болохгүй бол хамаа алга. Ингэж явчаад бурханд хүүхдийн сайн хүн болгоорой. Эн чинь одоо үнэхээр байж боломгүй. Энд чинь юу ч болохгүй. Энэ залбирал ерөөсөө тэгэл тэр газартаа шууд одоо абортлогдож байна гэсэн үг. Тэгэхээр юу Есүс хэлж байгаа юу ярьж байгаагаа мэдэж яриа үе. Би ямар нэг юм одоо бид нар сүмийнхээ төлөө ч гэсэн бид нар сүмийнхээ төлөө залбирч байгаа би итгэж байна. Бас энэ сүмийн болоосаа бүр үнэхээр ингээсээ залуучууд нь гарч ирээсээ одоо бидний хүүхдүүд гарч ирээсээ ингээсээ тэгээсээ. Гэхдээ надад газар дээр биелээ олсон байхын тулд нэг юм хийх юм байгаад байгаа байхгүй надаа. Тэгэхээр би тэрийг хийхгүй байна гэдэг чинь тэр хийхгүй гэсэн үг ш. Тэр хийдгийг хийн. Ганцхан би хийж байгаа бүхнийх нь гадуур нь үлдэх гээд байгаа байхгүй. Тийм учраас Есүс Христ маш хатуу хэлсэн. Ямар ч пастор ингэж хэлэхгүй шүү. Намайг эзэн гэсэн болгон хаанч дотор байхгүй. Харин тэд нар хаанчлалын хөвгүүд мөртлөө гадна нь хаягдана. Шүдэ хавирна. Яа тэгвэл ямар том нэгүслээс тасарч унсныгаа тэд нар мэднэ гэж. Тийм учраас хэрэг бид нар зөвхөн Христийн энэ залбирлыг л суугаад бодоод тунгаах юм бол бүр 80 юм гарч ирнэ эндээс. Тэгээд цөмөрө залбирж байгаа юм бол үйлдэгч бай. Шудраг ёсоо бурхан шудраг ёсыг Монгол тогтоогоосоо гэж би юунаас ч ил хүсдэг. Манай нийгэм бол үнэхээр шудраг бос. Манай нийгэм бол бүх талаараа шудраг бос. Тэгээ бүгд шудраг босын нэг тийм одоо тийм уур амьсгалд автцсан учраас хүүхэд хүртэл шудраг босыг зүгээр хар аяндаа сурдаг. Харин бид нар шудраг ёсыг нь үйлдэгч нар болох хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Шудраг ёсыг нь үйлддэг, шударгаар одоо ханддаг юмд. Энд чи бидний та шудраг ёсоо буулгаач гэж гуйж байгаагийн газар дээрх хариулт нь байгаа байхгүй. Би яг үгүй өчүүхэн жижиг юм байж болно та угаасаа бид нар чинь одоо бид нар тийм амар байр суурин дээр гарцсан хүмүүс биш. Нийгэм дотор харагдах байр суурь ярьж шүү би. Гэтэ Христ дотор хинбэ гэдгийг мэддэг учраас Есүс Христ өөрөө 30 настай үйлчлэлд гарахдаа тэр шудраг ёсоор дутагдаад ирсэн хүнд өөрлөн та шудраг ёсоо тогтоогооч гэд ирэхэд шууд тогтоож газар дээр. Өөрийг нь харааж зүхий одоо өөрийг нь муулаад хардаал гэж хажууд нь ярьжсэн хүмүүсийг хүртэл Есүс тэгээ суугаад намайг муулаа гэсэн. Гэхдээ ямар их бүр тэр эрхийг хүртэл өгсөн. Тийм учраас бид нар залбирж байгаа бол залбирлынхаа энэ хамтрагч нь байх хэрэгтэй. Энд хэлж байна. Биднийг сорилтонд бүү оруулаач бузар могоос гэтлээч өөр орчуулганд болохоор зэрэг та биднийг өөртөөс мань сатанаас аварж аюулгүй байлгаач. Над тэр орчуулга илүү таалагддаг. Аюултай хоёр юм биш үү? Нэгдүгээр би өөрөө байна. Хоёрдугаар диаволын ажиллагаа. Яа гэвэл би буруу байх юм бол диавол тэрийг яаж ашиглах вэ гэдгээ надаар бол заалахгүй. Буруу байхдаа буруу боддог байх юм бол эсвэл төрлөх хүнийхээ бодлоор дандаа давмгаалдаг байх юм бол диавол яаж өөрийгөө гэрлийн тэнгэр илч болгоод хурж ирээд зүгэн штэ хөшөө. Чи бурхантайгаа хамт байх штэ. Чи бурхны дуулыг сонсож санаа зовлтгүй чиний зүг байхгүй юу? Ийм дуу хоолойнд нь бид нар хуурдагдал манараад яваад. Харин намайг хамгаалаач гэж ивэл би бас өөрийгөө хянгал байх штэ. Тэгэл намайг хамгаалах юм чи яшиг зүгээр бид нар өөрийгөө гаргуунд нь хаядаж болохгүй штэ. Тийм учраас энэ залбирал бол бүхэл дээр бурхан дээр төвлөрөх ба залбирсан залбирал болгон дээрээ бурхантай хамтах тухай яриа байгаа байхгүй. Би бол тэгж харж байгаа. Энэ бол гарцаагүй юм байна. Бурхан минь ээ тааста би тэрнийг уучлж байна. Тааста үнэхээр намайг уучлах болтгоо. Энэ бүгдээрээ их сайхан өгнүүдтэй үйлдэхтэр толд юм бол алганы газар واخгүй юу? Намайг шударгаар гомдоосон байна уу? Шудраг бусаар хилмигдүүлсэн байна уу? Ер нь яасан ч хамаагүй. Тэр бол ерөөсө хэлцээрийн гадна. Би очиод уучлах ёстой. Би уучлах ёстой дотроо. Тэн чинь хүн үйлдэж харуулдаг юм л та ер нь бол. Есүс Христийн хэлсэн үг байгаа. Яг нуулан дээрх сургаал дээр дайсныгаа өөшгөө хайрлаа гэж.
Тэгээ Jonathan David хэлсэн үг юусоо надад мартагддгүй амар олон жилийн өмнө ярьжсэн. Дайснаа хайрл гэдэг чинь түүний чамд хийж байгаа бүхнийг зүгээр хийхийг нь зөвшөөрөө гэж байгаа байхгүй. Таныг муулж байгаа бол яхах муулчлаг. Гүжирдэж байгаа бол гүжирдчихлээ. Түүний өөрийн чинь эсрэг хийж байгаа бүхнийг та зүгээр л өнгөрөх ёстой гэсэн үг. Өнгөрөх ёстой. Энийг Есүс Христ бидэнд хэлсэн байгаа. Энд чинь нөгөө нэг хацраач алгах гэд нөгөө хацраа тавьж өгөх хэлээд байгаа. Та ингэх тоолонд нь үнэхээр дорд орж байгаа гэж бодно өөрийгөө бүр угаасаа. Ямар зөвүүн байна гэж дургу өрн. Та бүр залбир ихэд ам чинь эвлэхгүй. Тэгтээ та залбирсараа байтал та дараад нь бүр амар залбирдаг болно. Нэг орчуулган дээр Есүс Христ ингэж хэлсэн маа бүр. Өөрт чинь асуудал тарих тусам та тэр хүний төлөө улам шаргуу залбир. Чамд хорон мөг үлдэгчдийн төлөө та нар залбир гэж байдаг шүү дээ. Чамд бүр хорон мөг хийх тусам тэр эрчин нэмэгдэх тусам чи залбир дотроо бүр түүний төлөө залбирахта бүр эрчтэй залбираа гэж байгаа шүү дээ. Тэгээ энэ энгийн ойлгомжтой байдал биш гэж байна. Тэгэх юм бол Бурхан ч биднийг бас өгөөмрөөр уучлана гэж. Хэрэг та нар энийг уншаад илүү судалгаа хийгээд илүү эрен хайх юм бол илүү олон зүйлийг олно гэдэгт би бат итгэлтэй байгаа. Одоо сүүлийн үед чи Библи чинь зүгээр ингээд нэг тийм одоо ингээд цэцгэлдэг одоо тийм ном шиг л байгаа шүү дээ. Ерөөсөө зүгээр. За. Цаашаа. Би гэхдээ ишлэлээр нушмаар гэн дараагийн мийг сонгож авсан зүйл юу байгаа гэхээр англи Библи харна. Бата 6 дээр явж байгаа шүү би. За энэ мацаг барилтын тухай ярьж байгаа ихтэй дахиад хэлье. Зөвхөн түүнд л харагдах гэж мацаг бариагч. Мацаг барилтын талаар бол би ярмаар байна. Хэрэггүй гэсэн утгаар биш. Зүгээр л надад нэг тийм олон хэлэх юм алга байна. Дараагийнх нь. За энэ нэстэ үнэхээр гайхалтай. Газар дээр өөрсдөө эд баялаг бүү хураа. Тэнд хэвэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэг. Хулгайч эвдэж ороод хулгайлан авдаг ажээ. За одоо бол ч тэгэл одоо банк манкнд хадгалдаг болохоор зэрэг зэв мэв идэл хулгай молгой яадгүй ах уу мэдгүй. Харин тэнгэрт эд баялагийг өөрсдөө хураа. Учир нь тэнд хэвэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэггүй, хулгайч ч эвдэж ордоггүй, хулгайлдаггүй. Та нарын эд баялаг хаана байна? Зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно. 6 дугаар бүлэг, Матай 9 6 дугаар бүлэг бол эд баялагын талаар маш их ярьж байгаа. Эд баялагын талаар. Бурхан эд баялагын талаар их ярьж байгаа гэж бурхан амар шуналтай гэсэн үг биш. Зүгээр л тэр биднүүст эд баялагийг юу гэж боддгийг бурхан хэлсэн шүү дээ. Одоо надад бүр тэр үйлбэр бүр амар санагдаад байна. Алт ч минийх, мөнгө ч минийх. Дэлхий хийгээд түүнийг дүүргдэг бүхэн минийх. Цагаан дээр хараар. За энэ ишлэл бол олон жилийн турш миний хувьд нууц байсан. Би үргэлж гайхдаг байсан. Бурхан минь ээ. Гэхдээ та яаж би тэнгэрт эд баялаг хураах? Энэ ч нэг хийсвэр. За газар дээр эд баялаг хураахыг бол би ойлгож байна. Одоо мөнгөний хэлбэрээр, одоо үнэт цаас хэлбэрээр, алтан хэлбэрээр, одоо ямар хэлбэрээр яа доллар валютын хэлбэрээр, эсвэл үл хөдлөлийн хэлбэрээр хүн яаж иж байгаа эд хөрөнгийг бол хураагаад байна. За зүрх сэтгэл нь мэдээж тэр хэрэг хураасан тэр юмн дээр байх нь ойлгомжтой. Банкны тураасан бол тэр банкны хувьцаа яаж яах, хүмүүн яаж яах мэдээж тэр хүн чинь хамгийн түрүүнд л өөрийнхөө банкыг сонирхно шүү дээ. Тийм үстэй. Тийм гэж би бүр итгэж байгаа. Тэгдэг. Би ч одоо худалдаа хөгжлөөр хамаг юм маань орж гардаг болохоор худалдаа хөгжил яах нь одоо надад их чухал шүү дээ. Хүмүүн яаж нээж ин тэ. Худалдаа хөгжил бол ерөн сүүлийн үед бол айгүй сонирн болоо л байгаа. Би дээшээ яриа л байгаа. Болж байгаа юм уу аа мэн энэ одоо бүр арай л 10 жилийн дотор бол айхтар ялцарч байгаа шүү энэ банк. За тэгвэл одоо асуудал юу нэ нөхөр дээшээ хураана гэж юугаа яриад байгаа юм бэ? Энийг би ерөөсөй ойлгохгүйсэн. Би нэг тунтаг ухаандаа юу гэж бодож юм бэ? За юу яах юм бэ? Ерөөс ингээл хүмүүст өгөх юм бэ? Ингээл өргөл маягаар сүмдээ өргөөл 11 маягаар өргөөл тэгэл одоо ингээл ядарсан зүдэрсэн хүмүүст өгөөл одоо өглөгч байгаа. Ингээд байх юм бол тэр дээр нэг данс байх юм шиг байгаа юм.
Тэд нар данс дотор тэгэл хураагдах юм байна та. Тэгэхээр энэ бас л их тодорхой биш байсан. Тэнгэрт бол банк байхгүй. Би тэгж итгэдэг. Тэнгэрт ийм барилга байшин сав байхгүй. Байх шаардлагагүй. Тэр байтугай сүмж байхгүй гэсэн шин. Илчилт номон тэр. Яг л бурхан өөрөө тэдний сүм юм аа. Чийдэн мэдэн байх эсэж баг эргэлзээтэй. Яг л бурханы цог жавхлан өөрөө тэр газрыг гэрэлтүүлсэн байх юм аа. Бид нар тэр газрын тухай мэдэхгүй ээж яг энэ газар шигэ ихтэй айгүй гоё байх бах. Хавай шиг байх болоо яах вэ? Ямар бид нар яг л бидний харддаг юм маань л энэ ихгүй юу. Тэгэд яг л тэр харддаг юмараа л бид нар хэмждэг гэсэн үг. Харин Есүс Христ энд өөр хэмжүүрийг биднэрт гаргаж өгсөн. Тэгэхээр бид нар тэнгэрт хураах боломжтой юмс гэж байна. Номлогчийн үгсээр Соломон юу гэж хэлсэн бэ гэхээр тэр хүний дотор мөнхийг байгуулсан юм а гэдэг. Тэр хүний зүрхэн дотор мөнх байдаг. Мөнх одоо мөнхтэй холбоотой бүхнийг агуулдаг юм тэнд байх нь. Тэгэхээр бурхан биднийг өөртөө итгүүлсэн. Бид нар түүнд итгэсэн. Тэр миний эзэн гэдэгт би итгэдэг. Тэр миний төлөөс төлсөн гэдэгт нь би итгэдэг. Тэр итгэл миний энэ дотор байдаг. Энэ итгэл бид нар сая Еврей номыг унших нэг гайхалтай ишлэл гарч ирж байсан. Та нар 10 дугаар бүлэг дээр та нар дайсан орж ирээд орон гэрээ чинь буулгаад хамаг эмээ чинь дээрэмдээд гарч яхад миний зүрхэнд байгааг ямар булаач чадах вштэй гэд инээжсэн бидтэй гэж хэлсэн зохиолч. Тэгэхээр хулгайч авч чадахгүй, булаач чадахгүй, дээрэмдэж чадахгүй ямар ч одоо Христийн шашныг, Христ итгэлийг үзэн яддаг газар очиод таныг завчаад алж яасан ч алж чадахгүй нэг юм танд энд байгаад байгаа байхгүй. Тэр чинь юу вэ гэхээр бурханд итгэх итгэл чинь байгаад шүү дээ. Итгэх итгэл чинь. Би одоо танд яагаад заавал итгэл гэж ингэж бодож иж магадгүй би танд бүр баримттай ярин заяа. Баримтгүй юу ч ярихгүй шүү. Тэр итгэлийг бид нар амьдрж байхдаа яг эд хөрөнгө шиг хураадаг. Эсвэл хураадгүй. Тоодогчгүй. Есүс Христийг дагаа явж байгаа дагалдагч нар байнгын итгэлийг хураах хэрэгтэй байсан. Хуримтлуулах хэрэгтэй байсан. Христийг одоо цовдлогдоод одоо дахин амьлаа дээш өргөдөд явах хүртэл. Тэд нар Христийн хийсэн бүх зүйл түүнийг бурхны хүү мөн гэдэгт итгэх итгэл нь батчихыг хураах гэж хэлээд байна л да. Би батчих хэвээр. Итгэл чинь байнга батчих хэвээр. Байнга шалгуур орох хэвээр. За тэгвэл одоо Йосефийг ярив. Биш манайхаа энэ бол үнэхээр намайг туйлын хэрэгчлээтэй болгосон учраас би бүр энэ тухай ярих ямар сандаа би өнөө өглөө эрэхтэй хүртэл одоо мөнө багийн хоёрт бас яриад л бас бүр намайг бүр үнэхээр догтлуулсан. Яг л маш олон жил би буруу ойлголтод явсан. Маш олон жил би өөрийгөө бүр үнэхээр дорд үзчихсэн төхөө. Би өөрийгөө энд зогсох ирэхгүй гэж хүртэл бодож ирсэн. Ямар амар худалч юм бэ тэр? Ямар амар худлаа ярьдаг юм бэ тэр? Йосеф 17-тай хүү байхдаа бурхан түүнд үзэгдэл үзүүлсэн. Йосеф тэрэнд итгэсэн. Тэнд итгэлээс өөр юу ч байгаагүй Йосефт. Бодлаа гэж та нар итгэл байсан шүү. Тэр итгэсэн учраас ах нартаа хэлсэн. Итгэсэн учраас хоёр дахь үзэгдлээ ах нартаа бүр аавдаа очиж хэлсэн. Ийм юм бурхан надад үзүүллээ. Түүнд итгэл байсан төхөө өөр юу ч байгаагүй тэр хүүд. Тэгээд ах нар нь яасан бэ гэхээр энэ худал зүүдлэгчийг зүгээр зүйл дуусгах юм. Тэд нар түүнийг барьж аваад зараад худалдсан. Үгснээс ялгаагүй. Тэгээ аард нь хурж ирээ та нар боддоо. Аард нь хурж ирээ хүүгээ чинь зэрлэг хараатан идчихсэн шүү дээ гэж хэлээд цустай дээлийг нь үзүүлсэн. Тэр эцэг хичнээн жилийн турш тэдний худал үгэнд итгэж авсан. Сүнс нь өгцөн байсан гэдэг. Тэгээ хүн амьд байгааг сонсоод сүнс нь үнэхээр сэргсэн гэдэг. Тэр хүү Патифарын гэрд очиход түүнд юу байсан? Итгэл л байсан. Өөр юу ч байгаагүй. Гэхдээ энэ итгэл зовлонгийн 100хан дотор бүр шалгагдах хэрэгтэй байсан. Хураагдах хэрэгтэй байсан. Бид нар энийг бүр хоримтлуулах хэрэгтэй байдаг аахгүй бүр хураах ёстой бүр итгэж болох бүхий л одоо тийм боломжоор бид нар бүр хураах хэрэгтэй. Бид нар Есүс Христ дээр хүмүүс үрж ирээд итгэлүүдээ авдаг. Янз бүрийн арга замаар л авдаг.
Зуутын дарга бүр тэгдэг. Гүү. Би бүр хий юм бэ? Би нүгэлт хүн та манай гэрт ирэх хэрэггүй. Би бүр өөрөө ч тань дээр очиж чадахгүй байна. Бид нар 3 янзын номон дээрээс харж байгаа шүү дээ. Та зүгээр үгээ хэлчих. Тэгэл эдгэр чинь яа тэгэл таны үг ирэх мэтэлтэй байгааг би харж байна. Есүс бүр үнэхээр гайхсан. Хөө ямар агуу итгэл вэ гэсэн. Яагаад агуу юм? Яа тэгвэл зүгээр л ирэх мэдлэр ингээ ажилчдаг юм биш гэдэг тэр зуутын дараа ойлгоцсон байгаа байхгүй юу? Айгу амархан юм биш дээ эн чинь гэд ойлгочод та зүгээр хэлчих тэгэл эдгэр чинь. Бидний хооронд хэдэн километр зай байх нь хамаагүй. Зүгээр л та үгээ хэлчих. Тэгэхээр энэ бид нар хинд итгэдэг хин над руу юу гэж хэлсэн энийгээ барай явах тийм амархан байна гэж бодож байна уу танд? Би 4 жил одоо би байшингаа хараа бодохдоо ерөөс энэ байшин асуудлын гол биш юм байна. Би бүр зарчих чамаа гэж хүртэл бодсон. Энийг зарлаа гэж юу ч өөрчлөгдөхгүй. Энэ бол миний хувь хүний шүү заа юу мэдээж хүн болгон дээр ажиллаж байгаа. Миний хувьд ямар их нээлт, ямар их хилчлэлт, ямар их амьд байдал, ямар их бяцхан байдлыг өгсөн гэж та санаж байна. Төсөөлөхгүй дээ. Тийм учраас би хэлдэг байхгүй та л мэднэ. Та тэгээд энэ байшин хоёр л мэднэ. Би эзэн лүгээ очих хүртэл энэ байшныг харах болгондоо чамд би ямар их баярлж байна. Үнэхээр чи намайг нэрэ тэгэхээр хүн биш үү? Туулахгүй бол энэ хоримтлагддаг байхгүй юу? Туулж ээж хоримтлагддаг. Харин бид нар асуудлыг буруутгадаг. Энэ байгаагүй бол тэр байгаагүй бол би ийм юмтай байсан бол би тийм юмтай бодъё. Би амар их мөнгөтэй байж байгаа тэр байшин зүгээр сий босгочих. Тэр л болоо. Би зүгээр л нэг олон байшинтай хүмүүс л нэг болно. Харин миний энэ бүх эрэл хайгуул энэ бүх бурхан руу хашгирсан орилоо бурханд өөрийгөө шигдэж өгсөн те буцааж авахгүй наад нэг үнэ таавал яадагсан өөрөө мэдгээ өгж байгаа энэ байдал хэзээ ч үсэхгүй л байхсан. Яа тэгэл би бүр одоо ер нь яах вэ би гэдэг дээрээ зогсож байгаа байхгүй. Тэгэхээр итгэлийн хураана гэдэг бол би бодохдоо хөрөнгө хураахаас ч хэцүү гэж боддог. Энэ өстө жинхэнэ биднийг шалгадаг. Та боддоо Йосеф зарагдааг бол Йосеф Патифарын гэрт очих бол эхнэр нь түүнийг оролдож байгаад худлаа гүжирдээ шоронд хийгээг бол шоронд очиж шоронгийн хоригдлуудын ялгцыг тэр цэвэрлээг бол шоронд очсон байж тал чинь хааны хоёр зарц ирээгүйсэн бол хэрэг тэд зүүдэгүйсэн бол хэрэг тэр тэдний зүүдийг зүүдэлж өгөх нь байтугай нөгөө хитэн ах нарыгаа яавал алах вэ гэж бодож исэн бол тэгээ сохор азар фараоны баруун гар болсон бол та юу хийх байсан гэж бодож бүх эрх мэдлийг гартаа авцсан. Патифарын эхнэрийг зүгээр мориноос хоёр талаар нь зүгэд дастаж хаяа. Наад бузар юм ээ. Ямар ч өргөдөх уучлал дундуур алхаагүй. Ямар ч өгөөмөр байдал байхгүй. Бүгд надад үйлчлэх хэвээр. Бүгд тэд бүгдийг дуудаж та нар харж байна уу? Одоо та нар миний өмнө мөрөг гэвэл тэд нар мөргөн. Мөргөх байтугай тэр тэднийг устгах юм бол Израиль үндэстэн төрөхгүй. Тийм л учраас тэр итгэлээ энэ чинь гац итгэлээ сахисан төдийг бүр итгэлийг бүр үржүүлсэн байгаа байхгүй. Бүр үржүүлсэн, нэмсэн, хураасан, баялаг мэд хураасан. Тийм л учраас зүрх сэтгэл дандаа тэр дээр холбогддог байсан. Зүрх сэтгэл нь тэнд байсан. Яа гэвэл тэр чинь газар дээр харагдаж үзэгдэх юу ч хураагаагүй штэ. Тэгээд тэр эрх мэдлийн байр суурьнд очиход тэр фараонд өргөдлөцсөн үү? За фараон минь би олон жил байр мааргүй явлаа. Одоо та минь надад нэг 3 өрөө байр өгцөрөөч. Одоо нэг айтайхан хэд 3 хувцастай болмоор би ч одоо сайд болчиход байгаа хүн шүү дээ. Тэгсэн үгүй байр суурь нь угаасаа түн хэрэгтэй бүхнийг өгсөн төхөө. Анхаарлаа бүгдийн түүн дээр тавь. Тэгвэл босод бүх зүйлс дагалдаж өгдөнө. Энд чинь бас үнэхээр үний юм биш манайхаа. Яриш шүү. Тийм учраас бурхан Йосефийг дотор гатангүй цэвэрлэх хэрэгтэй байсан. Яг намайг цэвэрлж байгаа шиг. Нээлттэй Тэнгэрийн 20 жил дуусгаад магадгүй бурхан өөрийнхөө алтыг, өөрийнхөө мөнгийг дэлхий хийгээд түүнийг дүүргдэг бүхнийг
хариуцуулж өгөх хөвгүүд огтуудаа хүлээж байгаа ч юм билүү. Би хүлээж байгаа гэдэгт итгэдэг. Ямар ч шунлын сэтгэлгүй, ямар ч өөрийгөө гэсэн өөртөө л хураагаад бай, өөртөө л авъя гэж боддгоо. Тийм хүмүүс, ямар ч амбицгүй тийм хүмүүс. Яг Йосеф шиг ирж яваа тэр их одоо гачигдлыг харсан, ирж яваа тэр их сүрлийг харсан. Тэгээд тэр гачигдал сүрэл зориулаад тэр итгэлээ хурааж чадсан. Цаг нь болоход бүх сангийн эзэмшсэн бөгөөд бүгдд нь хуваарлж өгсөн. Ганцхан Египт биш шүү дээ. Канааны бүх үндэстнүүд түүн рүү очиж ирсэн. Бурханд ийм найдвартай сангийн нярв итгэмжид үйлчлэгч хэрэгтэй байгаад байгаа байхгүй. Тийм л учраас тэр хилээдэж бидэргүй алт минийх байхгүй да. Мөнгө минийх бид нар л шунлын сэтлэр хараад алт таних юм уу тийм мөнгө таних юм. Тэгэл надад нэг жоохон өгчөж юу болохгүй байгаад байгаа юм бэ. Бурхан гээгүй наадах чи алхаас нааш би чамд юу ч өгөхгүй. Алт байтга $1 ч өгөхгүй чамд. Чиний зүрх сэтгэл цэвэр болоод чи хинээс ч өшөө авахгүй гэж шийдэхин цагт чи намайг хэлэхэд хуваарилдаг болсон байхын тулд чи миний баялагийг миний заавраар миний хүмүүст миний дэлхийд миний үндэстэнд зарцуулдаг зүрх сэтгэл бий болохоос нааш би чамд юу ч өгөхгүй. Тийм учраас бид нар итгэлээрээ шалгагдаад явж байгаа даа баярлах хэрэгтэй. Шалгагдахгүйгээр түүний алт, түүний мөнгийг авна гэдэг бол үнэхээр аюултай. Та боддоо. Яагаад ийм баян улс ийм сонирн байдалтай байна? Бид нар мэдж байгаа шалтгаан нь. Одоо тэнд байгаа бүх хүмүүс бие биенийхээ муухайг гайхаж. Бүгдээрээ муухай. Бүгдээрээ гэмт мөн чанартай. Бурхан ийм засаглалыг дуусгахыг хүсэж байна. Бурхан зөв засаглал гаргаж ирмээр. Гэтэл тэр цэвэр зүрхтэй хөвгүүд огтуд хаана байна вэ? Тийм учраас Хаггагаар дамжуулж хэлсэн байгаа байхгүй юу? Өнөөдөр өөртөө байсан сан барьж ах цаг мөн үү? Миний сүмэн дээр анхаараач. Сингапурын тэр пастор ч гэсэн хэлсэн байл ш. Жилдээ хэдэн сая долларыг мөрөйтэй толомд өгч байна. Энэ мөнгнүүд хаанч руу орж ирэх ёстой байтал мөрөйтэй толомд алдаж байна. Цэвэр зүрхтэй. Бурханд өөрийгөө бүрэн зориулсан тийм нэгнүүд хэрэгтэй. Бурханд Йосеф шиг хүмүүс хэрэгтэй. Даниэл шиг ямар ч тийм одоо ямар ч тийм өөрийн ямар ч амбицгүй хүмүүс хэрэгтэй. Тэгээ энэ хүмүүс зөв пөт гэд нэг өдөр гараад ирдгүй юм. Энд чи яста бүр үнэхээр юм үзэж нүд тайж бүр юмн дундуур галаар шалгагдаж усаар угаагдаж ингэж тэгсэн ч гэсэн үхтэл итгэлээ хатгалдаг. Бүр хураадаг. Сорилтон тамрах тусам итгэлэн тамарч идэг. Ийм хүмүүс Бурханд хэрэгтэй байна манайхаа. Та үнэхээр түүний эд баялагийг хариуцъя гэж бод. Тэртээ бид нар хариуцна. Хариуцахгүй бай гэсэн ч хариуцна угаасаа. Хэрэг Бурхан тэгж л биднийг өөрчилж байгаа бол. ертөнцийн тийм хүмүүс байдаг юм байлээ. Би саяхан нэг тэр бомбд нэг нас орсон гэсэн тэр хизээ нас орсон. Тэр бомбдны түүхийг уншижсэн. Тэгээ тэн дээр хэлсэн байлээ. Тэр бомбдны зүүдэг цаг нь $15 хаа гэж. Ерөөсөө тийм ач холбогдол өгөхөө байцсан. Нэрэл тэмдээ одоо энэ цаг ч гэсэн одоо ингээл 13:58-ыг заачлаа. Ялгаахгүй. Бүр юунд ч худалдагдгаа байцсан. Та боддоо юунд ч худалдагддаггүй улс төрч гарч ирнэ гэл. Бүр ерөөсөө бүр зүгээр зүгээр юунд ч худалдагддаггүй эмчнэр гарч ирнэ гэ та боддоо. Юунд ч хөдөлдөггүй бүр гайлын байцаагч нар, татврын байцаагч нар юунд ч худалдаж авах бүр юу ч байхгүй. Зүрхстэл бүр тийм бүр нэг л ирэх ашигтай. Энэ үндэсний ирэх ашиг сайн сайхан ард түмэн сайхан амьдарч гэнэ үгүй юу гэдгийг өглөө болгон цонхороо өлгөнтөж хардаг. Зүрх нь өөр болгогдсон.
Анхаарал нь хүн анхаарлаа бурхан дээр тавихгүй ийм болж чадахгүй гэсэн. Түүнийг бид нар анхаарч, түүний хөдөлгөөнийг анхаарч, түүний үгийг анхаарч, түүний амьсгал, зүрх сэтгэл, бодол санаанд нь юу байгааг нь харж, өнгөж, ойлгохыг хичээх тусам бидний алхаа түүнтэй нийлээ жигдэрж эхэлнэ. Бид нар жигдэрж эхлэхэд тэр агуу бурханы хажууд байгаа хүн юу гэж тэгээд агуу мөнгө зүг ботцсон явж явах юм. Боломжгүй байхгүй юм чи. Тийм л учраас Йосеф тэр үед зөвхөн Египтийг биш. Бүр бий болоочгүй байсан тэр үндэстнээ аварсан байхгүй Израилийг. Зүрх сэтгэл нь тийм өөр болсон. Сүүлийн 2 жил бол Йосефи яг өөрийгөө гэсэн тэр амиа хичээсэн зүйлийг нь устгахад зориулагдсан шүү дээ, шоронд байсан. Тийм л учраас цөмөөрөө нээлттэй Тэнгэрийн 20 жил ийм сайхан цаг үе явж хахад бидний амьдрал тохиолдож байгаа түрүү охиноо маань хэлсэн те өнөөдөр би амьдралаа харах юм бол бурхан хаана би хаана вэ? Яг бидний итгэлээрээ л алхаж байна. Тийм л учраас энд гарч ирээд итгэлээ тунхаглах нь үнэхээр сайн юм. Би танд итгэсэн хэвээрээ байна. Та хаанчилж байгаа? Тэд нар завин дотор Есүстэй хамт суугаад явж ирсэн. Бүр шуурдагцсан. Мэдээ шуурдагцсан завин дотор ус орж ирсэн. За би бол уснаас үнэхээр айдаг. Гэтэ би усанд үнэхээр дуртай. Тэгэхдээ тэр бүгдээрээ сандарлаж эхэлсэн. Бүр Есүс Христ рүү баг хашгирсан. Хайшаа юм бэ таач дунтаад идэх чи ямар учиртай юм бэ? Бид нар л ингээ үхэх юм хайшаа босооч. Би Есүсийг нэг тийм одоо мэдрэмжгүй те ингээл одоо амар бүр нойроо дийлдэггүй тийм байсан гэж итгэдэггүй. Есүс бол үнэхээр ядардаг байсан л гэж боддог. Тэр мэдээж бурхан биеэрээ байсан бол ядрахгүй л байхсан баг. Тэр хүний биеэрээс учраас өдөр шөнөгүй өөрийг нээрж өвчтэй зовлонтой ядж ах чөтгөр шүүсэн яасан ч хүн байсан. Тэгвэл тэр маш их ажилттай байсан. Тэгэхгүй үнэндээ л бол үйлчлэл гэдэг амар байсан. Тэгм учраас тэр завин дотор ороод тэгэл унтцсан. Тэгээ түүнийг сэрээсэн. Тэгээ Есүс босоод одоо болооч те та нар одоо дугаагач гэлтэнд бүх юм ням ч юм болсон. Дагалдагч нар хизээж байгаагүй итгэлийн хэмжүүр бол сап явсан. Тэр юу ч биш штэ. Гараад юу болно гэж бодож байна. Цаана Гадарын нутагт дур алсан штэ. Тэд нар штэ хайж зүхтаагаагүй Есүсийг. За энэ яста аймаар юм байна. Тэд нар итгэсэн хэвээрээ л яваад байсан. Тийм л учраас тэд нэр ертөнцийг эргүүлж чадсан байгаа байхгүй. Тийм учраас Петр хэлсэн маш юугаарч сошгүй итгэлээ үнэхээр сахиа. Еврейч хэлж байгаа. Итгэлээ сах бурхан шагнах болно гэж. Тэгээ бурханы шагнал гэдэг бол та хоёроо боддог бондгор дотор орж ирдэггүй. Би шинэ жилийн бэлэг хүсэж байна. Гэхдээ би бодож огт чадахгүй юмыг хүсэж байна. Та миний итгэлийг шагнуул, миний огт бодоогүй зүйлээр шагнаасаа. Тэр нь юу байх юм бөө мэд. Бодоод болохгүй бид нар. Тийм учраас би таныг урамшуулж байна. Цөмөөрөө итгэлийг хоримтлуулах үйлстэй үнэхээр итгэмжтэйгээр байцгаа, явцгаа. Гэхдээ бид нар 6 дугаар бүлгийг үргэлжлүүлээд унших юм бол итгэлээ сахиад үлэн хоосонгуйлах чи яв гээгүй. Бид нар энд нэг юм харах хэрэгтэй. Бид нар бурхныг харах тусмаа бүх юмсыг харах хараа маань өөрчлөгдөнө. Эд баялгийг яаж харах юм, мөнгийг юу гэж харах юм, үл хөдлөх хөрөнгийг юу гэж харах юм. Бидний хараа өөрчлөгдөх байхгүй юу? Тийм л учраас энэ айгүй чухал гэж би хэлээд байгаа юм. Дараагийнх нь тэгэхээр ойлгосон те цөмөөрөө тэнгэрт та хоёр одоо дэлхийгээр ярил данстай. Гэхдээ ерөөсөө энэ дэлхийгийн чинь данс мастай адилхан биш. Тэгтэл нэг данс байгаа. Саяхан даваас өрн асууж ирсэн. Бид нар бүлгийн уулзалтан дээр тэнгэрт байгаа баялгийг яаж доош нь болгож ирэх юм бэ? Санаж нөө даваас өрн гэж асууж ирсэн те. Итгэлээр л болгох шүү дээ. Өөр юугаар болгох юм бэ? Итгэлээр л болгох шүү дээ. Өөр бууж ирэхгүй. Есүс Христ дээр ирсэн хүмүүс ч итгэлээрээ эдгэрлээ буулгаж ирсэн дөхөө. Ирэх чөлөөгөө итгэлээрээ буулгаж ирсэн. Итгэж штэ би чамд үгүй яг итгэсний чинь дагуу болог. Тэнд байгаа надад нөөцлөгдсөн бүхэн чинь итгэлээр л бууж ирнэ. Итгэж байгаа учраас танд ирэх байхгүй юу?
Би тэгээ дараад нь yes яг энэ зөв хариулт нь байгаа байхгүй гэж маш их баярлсан байна. Дараагийнх нь нүдний тухай ярьж байгаа. Нүдний тухайч бас яг биш юм аа. Энэ сүнсний нүд гэж ойлгоцмоор. Нүд бол биеийн дэнлүү мөн. Өөр орчуулган дээр нүд бол биеийн цонх мөн гэж байгаа. Надад ингэл илүү ойлгомжтой санагдсан. Хэрэг нүд чинь цэвэр бол бүтэн бие чинь гэрлэр дүүрэн байх болно. Харин нүд чинь муу бол бүтэн бие чинь харанхуугаар дүүрэн байх болно. Иймд хэрэг чиний доторх гэрэл нь харанхуй байх юм бол тэрхүү харанхуй нь юутай их байх вэ? Бас нэг тиймсэн ойлгомжтой биш. Яахан номыг харъцмаар. Яахан номын 1-р бүлэг. Та нарын зарим чинь бүр яа миний итгэлийн данс бол зүгээр лааж байгаа юм байна дөө гэж бодож байгаа. Зөв шүү манайхаа. Яг үнэн шүү. За. 6-аас эхлээд. Биш ээ. 4-өөс эхлэе. Түүнд ам байсан бөгөөд Есүс Христ. Есүс Христэд ам байсан бөгөөд ам нь хүмүүсийн гэрэл байв. Гэрэл харанхуй гийгүүлэхэд харанхуй түүнийг дийлсэнгүй. Бурханаас илгээгдсэн нэгэн хүн байсан ба нэр нь Иохан юм. Иохан гэрлийн тухай гэрчилж бүгдийг өөрөөрөө дамжуулан итгүүлэхийн тулд гэрчлэл хийхээр иржээ. Есүс Христ бол биш ээ. Иохан Баптист өөрөө өнөөх гэрэл байгаагүй. Харин гэрлийн тухай гэрчлэхээр ирсэн юм. ертөнцид ирэн хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв. Тэр ертөнцид байсан. Есүс Христийг хэлж байна л да. ертөнц түүгээр би болсон атал ертөнц түүнийг таниагүй юмаа гэж байгаа. За бидний энэ хоёр нүд ч гэсэн энд хамаатай л да. Гэхдээ Есүс Христийг хэлэх гээд байгаа санаа бол энэ хоёр нүдээр л хязгаарлагдаагүй. Мэдээж бид нар энэ хоёр нүдээр юу харж байна? Яг тэр шигэл болдог шүү дээ. Бид нар бузар мууг л хараад ах юм бол биднэрт бузар муу л харагддаг. Зарим хүмүүс бүр нэг муу дээр төвлөрдөг нүдтэй бүр. Бүр тэд нар бүр болохгүй бүтэхгүй бүхнийг олж хардаг нүдтэй. Бүр амар сонин. Тэрийг бүр судалдаг судалгааны арга барилтай. Манайхаа ингээл годамжаар шүсээ хайлдаг. Шүсийг би судлаа л та. Тэгээс шүсэнд чи ийм эдэн мянган сая төрлийн ням бактериуд байдаг бөгөөд хүлийн усанд гიშгдэд айлд орохдоо 4 хүүхэдтэй айл байлаа гэж бодоход тэр айлын 4 хүүхдийн дархлааны системийн тэдэн хувийн аюу сайн эндээ бол. Сайныг олж харах нүд байхгүй гэсэн. Харин Есүс Христ бол чиний нүд чинь чиний биеийн гэрэл гэсэн маа. Бид нар бурхан дээр төвлөрөхөд хэрэг бурхан гэрэл юм бол би гэрэл гэдэгт итгэдэг. Бурхан гэрэл юм бол би гэрлэр дүүрнэ. Бүх сайхан зүйл гэрлүүдийн эцгүүдээс ирдэг. Юунд бодоход юунд таатай юм, үйлдэхэд юунд зөв юм, юунд сайн юм, түүн дээр та нар төвлөр үйлдгэсэн ба. Хайр, амар тайван, эвлэрэл, уучлал, зөвхт байдал, шударгаас бид нар түүнийг харж байхдаа энэ бүхэн бидэнд л орж ирж идэг. Бид нар тийм учраас ертөнц одоо бид ертөнц гэж томорхоо том ярихаа болий. Манай нийгэм хичнээн харанхуй байсан ч. Бид нар гэрлэр дүүрэн байж чадна. Яагаад гэвэл бид нар гэрлийг харж байгаа учраас. Харин бид нар гэрлийг харахаа болох юм бол гэрлээс өөр юу ч харж болно. Шунал. Эсвэл одоо ёс бус зүйлсүүд, шудраг бус байдал, одоо садар самуу. Бид нар ийм зүйлс дээр анхаарлаа тавиад бид нар ийм зүйлсийг хараад үл уучлал, уур хилэн, үл тоох байдал, игдүүцэл, тэрслэл. Энэ чинь бүгд бурхнаас ирдгүү штэ. Тамийн шинжтэй юмнууд хороогоор дүүрэн байгаа. Эрэнгүүд бидний дотор маань тэр чигтээ харанхуулж эхэлдэг. Тэгэнгүүтээ энд нэг сонио өгүүлбэр хэлсэн байгаа. Харъя. Би сая уншсан дахиад унш. Би энийг таныг бүр ойлгоод аваас. Би энийг бүр ойлгож аваад бүр жоохон нэлээ айсан шүү. Ер нь бол энэ ямар эвгүй бэ? Энэ ерөөс айгүй тийм хуурдагдах боломжтой байна гэж бодсон. Чиний доторх гэрэл нь харанхуй байх юм бол тэрхүү харанхуй нь юутай их вэ? Би энийг эрэлхийсээ янз бүрийн орчуулгууд дээр энэ яг юу гэж хэлсэн бэ? Гэтэл юу вэ гэхээр гадаа гэрэл одоо зүгээр байшингаар яриа заа юу. Одоо нүд бол одоо биеийн цонх гэж хэлсэн шээ. Тэгэхээр байшингаар ярих юм бол одоо байшин миний бие байх нь тий. Цонх бол миний нүд байх нь. Гадаа гэгээтэй вэ? Гадаа улаан гэрэл бүр зүгээр жин үдийн нар бүх юм тод. Гэтэл би хөшгөө хаалттай байцгаад байх юм бол
харанхуй хүсэмжлэх юм бол гэрлийг үзэн ядах юм бол би гадаа гэрэл байгааг мэдхэ болно. Байн харанхуй дотор байна. Тэгээ зогсохгүй өөрийгөө гэрэлтэй байна гэж хуурж эхэлнэ. Энд хэлсэн байна л да. Би ингээд санаан зороор энийг ерөөсө тайлбарлаагүй шүү. Тийм учраас та нар энэ өөр орчуулгуудыг нь уншаад үзэр. Яг л энд айгүй тодорхой биш байгаа байхгүй юу? Тэгэхээр харъя. Чиний доторх гэрэл нь харанхуулаад байх юм бол тэгээ чи тэрийг гэрэлтэй байна гэж өөрийгөө бодоод байх юм бол тэр шиг харанхуй бүр байхгүй. Харанхуйч тэрний хажууд гигээтэй гэж байгаа байхгүй юу? Энд чинь мэхлэл яригадаад байна шүү дээ. Зүгээр шүү дээ. Чи бурхантайгаа хамт байгаа шүү дээ. Чи бурхантай хамт байгаа. Одоо хүн бодъё л да. Хүшээ нэрээ би ч одоо юу болж явна. Би чи ингэж явж болохгүй хаа. Би нэрээ үнэхээр нэг л буруу яваад ах шиг байна гингүүд нөгөө дуу хоолойч. Үгүй чи зүгээр штэ. Чи зүв яваа штэ. Санаа зовх хэрэггүй. Бүх юм сайхан байгаа. Мэхэлдэг бид нарыг. Тэгээд бид нар тийш штэ. Тэгээд бид нар сүмдэр үржээ. Бурхан надад өнгөрсөн 7 хоног хэллээ л дээ. Намайг сайн байна гэж хэлж байна. Дажгүй байгаа гэж хэлж байна. Бид нар Бурхан дээр төвлөрхөө болоод бидний хардаг, ирдэг юм маань өөр болж эхэлэх юм бол юу ч байж болно манайхаа. Би бус чиг амьдрмаар байна шнэ. Би бус чиг ийм болмоор. Би хүнтэй адилхан өндөр боловсрол эзэмшөөр. Би энэ л ажилд орчмоор байна шнэ. Бисаа энийг л аваад унчмаар байна шнэ. Бидний хараа өөр юм дээр төвлөрөөд эхлэхээрээ зэрэг эсвэл ажил дээрээ ч юм уу те. Амар чухал юм байна гэх. Төвлөрөөд эхлэхээрээ зэрэг бид нар гэрлийг тусахаа болчихж байгаа байхгүй. Яг бид нар бурхан дээр төвлөрөхө болчихж шнэ. Тэгэхээр тэртээ бурхан анхаарлын төв чинь бурхан дээр байх ёстой байтал өөр зүйл дээр төвлөрөөд ирэхэд тэндээс гэрэл ирэхгүй. Харанхуй ирдэг байх нь шүү дээ. Тэгэхээр тэр харанхуй бидний дотрыг харанхуй болгож эхэлдэг. Тэр байтугай намайг хуурдаг. Чи гэрэлтэй байгаа санаа зовтгоо. Тунд ажиг байгаа шүү. Тэгээ энэ нь бол бүр аймаар юм аа гэж Есүс Христ хэлсэн байгаа байхгүй. Тийм л учраас тэр бидэнд тэгээд бид нар энэ эд байлгийг яах ёстой юм бэ гэдэг асуулт руу авцрах ёстой. Тэгээ яах юм? Тоохгүй байх юм уу? Зүгээр л ингээл итгэлээрээ явж ингээл ингээл яваад байх юм уу? Мэдээж үгүй. Би тань зорилгыг хэллээ шүү дээ. Алтч минийх, мөнгөч минийх. Одоо яхаа манай Монголд бол оюу толгой за тэгээ зарим нэг ордуудын тухай ярьж байна. Би Монголд тэр байтугай баялаг байгаа гэдэгт итгэдэг. Гэхдээ бурхан зөв хүнээ, зөв зүрхтэй, цэвэр зүрхтэй тэр хүмүүсээ л хүлээх хөвгүүд огтууда. Сүмийн гишүүн биш. Хөвгүүд огтууда. Зөвхөн хөвгүүд нь түүний гэрт үнэнчээр хаанчилж чадна. Хөвгүүд нь эцгээсээ хулгайлахгүй байж чадна. Хөвгүүд нь хаанчлалт хор хохирол учруулахгүйгээр одоо өөрт нь өгөгдсөн зүйлийг Йосеф шиг итгэмжтэйгээр тарааж чадна. Ганцхан хүн штэ ойрхон дорндод Йосеф гэж ганцхан хүн гарч ирэл хараа Йосефийг шоронд байж хахад Батифарын гэрт байж хахад Египт улсад эдийн засаг байсан уу? Байсан л гэж таараш тийм үстэй. Эдийн засгийн уул гэж байсан уу? Үгүй байсан л байгаа ш. Банк санхүүгийн байгууллага байсан уу? Байсан л гэж таараа. Бүгдээрээ байсан. Тэгэнгүүт харж байна та нар. Бурхан нэг хүнийг бэлдээл гэсэн. Бүр зүрхийг нь тэр гомдол одоо тэр шудраг бус байдлаар хэлмэгцэн одоо хүний дотор тийм үед юу өрөндий одоо 9 шидийн үүрлийн шүү дээ. Бүгднгээс нь тэр цэвэрлэхийн тулд түүнийг бүр вакуумжуулсан. Бүр боол болсон тэр чинь бүр хөсөөр ажилдаг зарцж байгаа. Тэр чинь бүр ямар ч мөнгө авахгүй боолчдогддог боол. Тийм байдалд вакуумжуулаад бүр сургаад зүрх сэтгэлтэй тулж ажиллаж штэ ойлгож байна уу? Түүнээс биш аваа би таны санхүүг хариуцаарай. Та намайг ганц удагтаа 5 жил золгооч гэх юм биш. Зүгээр зүрх сэтгэлийг цэвэрлэх ажиллагаа явагдахад тэдгээр газрууд хэрэгтэй байсан байх нь. Эсвэл мэдгүй одоо тийм бурхан бол хаач ажиллана штэ. Тэгээд Йосефийн зүрх сэтгэлийг цэвэрлэлээ гаргаж ирлээ. Одоо Египтийн эдийн засаг зүгээр халаагаас хойсон. Йосеф юу ч батлах хэрэггүй байсан. Вэ танаа энэ системийн тогтолцоо айгаа буруу байна л дохоо. Тэгэхээр юу яа? Энийг ингэ зүг болгоо. Ёор тэгээгүй. Тэр зүгээр л ирж аваа аюулыг хэлсэн. Ирж аваа аюулд түүний хөвгүүд охтууд нь бэлтгэгддэг байгаа зү. Бурхан харсан шүү дээ. 7 жил юм байх юм байна. Дараа нь 7 жил тийм байх юм байна. Тэр чинь бүр аймаар эртнээс харцсан учраас Яаковын 12 хөвгүүдээс нэгийг нь барьж аваад тэр бүр
Тэр чигт нь оронгоор нь эргүүлээ. Би Йосефийг бол бурханд өөрийгөө бүрэн тавьж өгсөн гэдэгт огт эргэлздэг. Зүгээр өөрийгөө тавиад өгсөн. Тэр өөрт нь хэлсэн тэр хараа үзэгдэл тэгээд маа яг Мари ашиг. Хүснээр чинь болгоо, үгээр чинь болгоо гэж шидэд өгсөн. Тийм хүнтэй ажиллахад айгүй амар байгаа байхгүй юу? Олдоцтой тэр хүн нь үргэлж олдоход айгүй бэлэн. Йосеф би энд байна. Мария би энд байна. Ерөөсөө ямар ч тийм яана энийг дуудвал ирэх болоо яах бол энд энийг даалгачвал яадаг болтоо гэж айж бэрх ямар ч тийм байхгүй. Патифар ингэж боол болгоод өгсөн ч гэл нөгөөтг нь бурхантайгаа хамт байгаастай шорон дайрж бурхантайгаа хамт байгаастай. Бурхантайгаа хамт байна гэдэг чинь түүн дээр төвлөрхийг бүр үнэхээр сурсан байгаа байхгүй юу? Тэгээ Йосеф болоод гараад бид нар болохоор ийм л их даялгийн эзэн болох гэдэг ч Йосеф юуны ч эзэн болоогүй. Нэрш. Йосефт ирсэн бүхэн түүнийг байр суурьтай дагалдаж өгсөн тэр зүйлсүүдээс мэдээж Йосеф дуртайгаа хэрглэж исэн баг. Харин түүнд хариуцуулж өгсөн тэр баялаг, Египтийн баялаг, газар, мал аж ахуй, газар тариалан, үйлдвэр, гар уурлал одоо бүр бүх зүйлс бүгдээрээ нэг хүний гарт төвлөрч эхэлж шээ. Тэгээ Йосеф тэрийг ямар ч саадгүйгээр, ямар ч хуйлдаан байхгүйгээр, ямар ч тийм хогийн бодлого байхгүйгээр, ямар ч хувийн амбиц авахгүйгээр, ямар ч Швейцарт банк данс үүсгэх шаардлагагүйгээр бүгдийг зарж байгаа байхгүй. Яг Патифарын гэрт ямар итгэмжтэй байсан шиг. Нээлттэй Тэнгэрийн 20 жилийн дараа биднийг юу хүлээж байгаа бол? Бид нар түүний алтанд бэлэн байна уу? Бидний зүрх сэтгэл бэлэн биш бол тэр алт биднийг идэнэ. Нэрш. Эд хөрөнгө, мөнгө, баялаг гэдэг чинь өөрөө бол гэмгүйл. Гэхдээ хүний зүрх сэтгэл гэдэг хувирамтгай учраас тэрийг хараад тэр юм руу орж ирэхдээ засагдаагүй зүрх, янзлагдаагүй зүрх, одоо шижир алчиг тунгаагдаагүй байх юм бол тэгэл дуусч байгаа. Та ихтер хинээс ч ялгаагүй болно. Яг л ертөнцийн нэг шуналтай хүмүүс л нэг болно. Тийм л учраас бурханд хөвгүүд өгтүүд нь тийм хэрэгтэй байгаад байгаа байхгүй юу? Тэгээд өөр дээр нь төвлөрдөг. Гэрлэр дүүрдэг. Бид нар тэр гэрлэр дүүржээж гэрэлтнүү гэхээс бид нар өөртөө яагаад ч гэрэлтэхгүй. Одоо сайн үйлсээр гэрэлтэхгүй. Сайн үйлс хийж байгаа хүчнөө хүн байна цаан чинь. Бүр нэрс нь бичигдсэн бүр. Та нар одоо харж байгаа байлгүй бодвол Бурханы үйлсийг харуулдаг гэрлүүд хэрэгтэй байгаа байхгүй юу? Буйны үйлс хийдэг гэрлүүд биш. Тийм л учраас бидний анхаарал бүх цагт түүн дээр төвлөрсөн байх ёстой. Тэгжээж бид нар баялагын нярвууд үйлчлэгч нар болно. Их баг янз бүрийн хэмжээгээр өөр тэхгүй бид нар цэвэр зүрхтэй байхгүй бол биднэрт зүгээр нэг жоохон мөнгө өгөхөд бид нар зүгээр аавна. Нэрш. Сүм мөм зүгээр бай болно. Бүсээ алгадаал тэгэл алга болно бид нар. Эсвэл бид нар өөрсдөө бурхан болцсон байна гэж бодох юм уу мэдэхгүй байна. Ерөөс. Би хамгаалагдсан. Мөнгө байна яах юм та нар? Юу бидний дотроос ярина гэж юу ч ярьж магадгүй. Тиймээс сүмөрө тэнгэрт ид байлгийг хураах хэрэгтэй. Бид нар хин дээр төвлөрөхөө мэдэх хэрэгтэй. Бид нар маамныг ширтэнгээ бурхныг ширтэж чадахгүй. Бурхныг ширтэнгээ маамныг ширтэж чадахгүй. Бид нар аль нэгийг ширтэх болно. Нэгийг ширтэхдээ нөгөөг нь би чамаа харахгүй гэж хэлэх болно. Тэрэнд би чамаа харна гэж хэлэхдээ би чамаа харахгүй л гэж хэлэх болно. Матай номын 6 дугаар бүлэг бүхлээрээ яг нэг талдаа гарах тухай яриад байгаа шүү дээ. Тийм л учраас бидний оюун санаа өөрөөр бодох хэрэгтэй. Хуучин хүнийхээрээ сувдаа гэдэг хүнийхээрээ бодох юм бол эргэтэл би ч амьдрах хэрэгтэй шүү дээ бурхан минь. Би ч одоо бас нэг пасторс наттай юм зайлвал хүний бодлороо бодох юм бол би гэрлийн тэнгэрээс ч болоод өөрийгөө хуурахсан хинт ч хууртагдахад аюу амархан байх болно. Ёстой амархан байх болно. Би бүр үнэхээр бүр бараг л хууртагдах шахсан байлээ. Үнэхээр би баяртай байгаа. Яагаад гэвэл бурхан бидний хизээч ойлгомжгүй байдал дотор орхихгүй учраас. Бурхан өөрийнхөө нууцуудыг задлах учраас. Бурхан бидэнд мэдүүлэх учраас. Тийм учраас нээлттэй Тэнгэрийн 20 жилийг бид нар хоосон өнгөрөж ерөөсө болохгүй. Бид нар энд хизээнээсээ илүү бэлэн байх хэрэгтэй.
Сайн нэг пастор уур хашгирж ийл ш. Сэрээч. Син цагийн эцсийн өдөр явж штэ ямар гэцүү юм бэ? Танд талархаж байна аваа. Тэгээ таны зүрхний нууцуд биднэрт улам эрчимтэйгээр илчлэгдэж байгаад бид нар талархаж байна. Таны үг үнэхээр чөлөөлдөг. Үнэн ба нэгүслэр дүүр юм. Таны сүнсний ажиллагаач гайхалтай юм. Тэгээ үнэхээр та өөрийнхөө хөвгүүд охтуудыг энэ газар төрүүлж, өсгөж, насан тургиж та энэ дэлхий рүү илгээж байгаа маа. Тандаа үнэхээр талархаж байна. Тэгээ бүх алдар, бүх магтаал нь бидний эцэг танд байх болтугай гэж би Есүс Христийн нэрээр ярьж байна. Амен.